За сайн байцгаана үзэгчтэй. Тун удахгүй одоо хэдхэн хоногийн дараа одоо шинэ он гарах гэж байна. Тэгээ манай 25 дугаар визийн урт цагааны гудамж нэвтрүүлгийн бас их гайхалтай дугаар эхлэж байна. Мэдээж бүтэн 365 хоногийн хугацаанд үзэгч та бүхэн маань 25 дугаар сүүллийн урт цагааны гудамж нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Мэдээж хамтран ажилладаг байгууллагууд бүхий л хүрэлцэн ирсэн зочдтой бүгдээрэнд нас мөн шинэ оны баярын мэндийг хүргэж байна. За өнөөдрийн дугаар бол үнэхээр гайхалтай цаг мөчийн хоолно. Бид чи ерөөсөө хараа яг 365 хоног ингээ үржүүлээ бодоод үзсэн. Нийтдээ 7280 цагийг эрхэм үзэгч та бүхэндээ за давтагдсан тоогоор хэд 3000 гаруй зочдтой дугаарыг эрхэм та бүхэндээ хүргэн бэлтгэн хүргэжээ. За өнөөдрийн эрхэм хайртай зочдтойг одоо ойлаа. Угтаа авцгаая төхөө. За тэгье. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Бат тогтох. Дебон эстетик салоны захирал номон дээр Дэлхийн аваргын алтан цомын эзэн мастер үсчин ганцоож. Солонго Belly Dance студиогийн захирал багш Солонго. Night Flower-ийн үүсгэн байгуулагч Даваним рэпер Дербинар өргөдөн оролцож байна. Маш гайхалтай гэж өсдөөсэй. Хүрэлцэн ирсэнд баярлалаа. Шинэ оны мэнд. За шинэ Оо ямар гоё өсвөл. Сайхан ширэн дээр өрье. За сайн байна уу? Шинэ оны мэнд за сайхан. Үе сайн уу шинэ оны мэнд. За сайн байна уу? Шинэ оны мэнд. Ваа за хоёул ч гэсэн гоё судлах очие төхөө. За тэгье. Ширхэг одод болоод зүүн бэлгийн орноос гялалцсан буухад зөдөн мишэл хор баясан зүрхэн дээрээ хорвогийн хүмүүс хоёрчингээ зүрээ шин онгарлаа шинжилгээ шин гацура чилцгээ шин онгарлаа шинжилгээ шин гацура чилцгээ Цасан охтууд өвлийн өвөн оддын гэрэлтэй ирэхээ дөрвөн зүгээс их шигдэх хорын айгуун буйраа шин ламада шинжилгээ шин гацура чимсгээ шин ламада шинжилгээ шин гацура чимсгээ Цагаан цасан цэцгэс над дээр бууж сарангодайгин болон хувирда шинжилийн дуу намайг уйраач гудоод шинжилийн шин дунд бид цөмөрөө дүүчгэрнэ шин амнаа шинжилгээ шин гацура чимсгээ шин амнаа шинжилгээ шин гацура чимсгээ Мужик баярын бүтэш оргидон навстай цацраад наран саран ээжтэн очтон хорвоо бойраа шин онгарда шинжилгээ шин гацура чимсгээ шин онгарда шинжилгээ шин гацура чимсгээ Ваа маш их баярлалаа. Ямар гоё үчиг манай үзэгчдэд бэлгэлвэ. Хоёрт маш их баярлалаа. За нийт түрүүн шинэ оны мэд хүргэе бүгдээр одоохон шинэ он боллоо шүү дээ тийм ээ. Ваа баярын мэд өгье. За ямар гайхалтай уран бүтээл вэ. Мэдээж
хүн болгоны хувьд сэтгэл догдолж хүлээж исэн. За тэгээ Батбахтай бол олон сайхан арга хэмжээндээр таарлаа. За бас нэг сайхан уран бүтээлч өндөр хүрэлцэн иржээ. Өөрийгөө танилцуулаач гэж. За баярлаа. Та бүхэнд бас дахин шинэ он шинэ жилийн баярын мэнд хүргэе. Би Дурсамж хамтлагийн дуучин Очир Бат гэж залуу байна. Бүгдэнд нь баярын мэндийг дахин хүргэж байна. За одоо манай Очир Батыг телевиз үзэж байгаа үзэгчид маш олон бүсгүйчүүд одоо крашилж байгаа ах гэж бодож байна. Тэгээд шинэ оны мэнд хүргэе. Тэгээд дээрээс нь 2026-нд олон сайхан уран бүтээлтэйгээр иргэн уулзцаая. Маш их баярлаа. Маш их баярлалаа. За Батбахын гоё суудалтай нөрж байна. За. Вау, ямар гоё уран бүтээл вэ? Яг телевиз үзэж байгаа үзэгчид бол зүгээр тэсийн адан хүлээж байгаа яг тэр баярт мөчийг бас үзэгчид бидэнд бас авчирсанд маш их баярлалаа Батбахаа. За тэгээд сайхан хундгаа тулгаад нэг сайхан хундганы чимээг сонсоод бас нэвтрүүлгээ үргэлжлүүлээ идэхүү бүгд. За хамтдаа 2025 оноос үдээд 2026 онд маш олон зүйлийг бүгд төсөж мөрөөж байгаа. Тэр мөрөөдлүүднээс биелэх болтгой хүрэлцээнд баярлалаа. Хондог толгодгийн учрыг мэдчихэж байгаа шүү дээ, тий. Эний чи хардаг гэн үнэрлдэг гэн амталт гэн сонсч чаддаг юм байна. Сайн сонсчлаа шүү дээ, тий. Тэгээ бөөндөө сонсож байгаа юм тий. За тэгээд шинэ жилийн баяр яг ингээд манай ширээг харах юм бол яг л нэг гоё нэг юм айлууд яг л ингээд ширээгээ засчаад гоё бөөнөрөө суугаад инээж хөхрөлдөө сууж яг тэр цаг мөчийг бас бэлгэлсэн баг гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийн өмнөөс хамтран ажиллагч манай Catfruit, Calpis Mongolia за Asahi мөн дээр сам мэгэл ажиллаж байгаа. Тэгээд бүгдээрээ сайхан пив шимээд Calpis-аа уугаад за манай ном нагчийн зассан ийм гоё ширээ өнөөдөр бас биднийг угцанд баярлаа ном нагчээ. Номонач нь ер нь мэрэгжлийн тогооч хүн юм да тий. Ер нь ямар гоё юм гоё өнгөтэй гоё ширээ засч бай. Тэгээ айл болгон чинь шинэ жилээр чинь ингээд ширээний засалт нь ямар байх вэ? Ямар гоё байх вэ гэдээ ингээд харахад энэ ширээг харсан чинь энэ салбетик энэ чимэглүүд ямар гоё байна. Тэгээ манай энэ Catfruit-ийн энэ жимс ороод ирсэн чинь бас их гоё байна тий. Манай ширээ үнэхээр тансаг харагдаж байна. Манад ирсэн юм чинь манад шинэ оноо гарах гээд ирсэн хүмүүс сайхан идээ дуугаа суу шүү заяа. Ер нь одоо тун удахгүй ингээд шинэ он гарах гэж байна. Ер нь шинэ оноо яаж өнгөрөөж байна манайхаа? Бэлтгэл ажил хэрэг өгж байна. Энэ жилийн хувьд ер нь хэрхэн яаж одоо өнгөрөө бүгдээрээ бас бүхэл бүтэн нэг 365 хоног хооноо үдээд шинэ онтойгоо өгтөж байгаа шүү дээ. Батбах маань одоо нэвтрүүлэгт ороогүй 2-3 жил болцсон. Ингээ харсан чи их улам гоё залуу болцсон байна. Сайхан байна. Тэгээд одоо энэ сайхан нэвтрүүлэгт бас оны босхон дээр тийм ээ. Учин залгаж байгаа их баяртай байна. Тэгээд одоо шинэ жил маань одоо дандаа сайхан өрөнд удах тэрийг одоо бэлтжээд шүү. Тэгээд өнөөдөр одоо 26 маань бас өнөөдрийн зассан ширээ шиг сайхан эдбэг дэлбэг инх тунх. За тэгээд энэ сайхан гялалцсан бодор хондох шиг гялалцсан гэлтхэн жоох болтугай гэдэг сайхан ирээлэг өсөргөж байна. Ерөөлөх ташгүй. За энд нэг гайхалтай бас өвөрмөц үстэй түүний стил за эмэгтэй хүн яг нөгөө хамгийн нандин одоо гоё бэлхүүсний бүжгийг бол бас түгээн дэлгэрүүлж байгаа ийм гоё бүсг байгаа. За нийт түрүүнд хүрэлцэн ирсэнд баярлаа. Дэлхийн бас гайхалтай цомыг бас авчирсан байна. За баяр үргэе. Баярлалаа. За 26 оны 12 сар бол бас мэдээж маш завгүй байлаа. Мэдээж Беллидесийн тоглолтууд бас давхар өөрийнхөө хичээлүүдийг заана, Беллидесийн хичээлээ заана. Давхар бас Хабиби гээд араб маягийн кофе шопоо нээх гээд бас нэгэн завгүй сар болж өнгөрч байна. Ажил ихтэй л байгаа юм биш тийм ээ. Ваа. За тэг ингээд тойрог ингэж явж байгаад бүтэн нэг тойрог дараагийн асуулт руу орно. За дараагийн нэг ирхэн хүн бол яхаа аргагүй дэлхийд өөрийгөө тамгалаад ирсэн. Манай ганц хойж байгаа. Үзэгч та бүхэн харах юм бол дэлхийн аварга болоод ирсэн. Гоо үзэсгэлэн үс бол ерөөсөө бүхэл зүйл ингээд дэлхийд оршдгий шүү гэдгийг та тамгалаа. Баяр үргээ танд. За баярлалаа. За тэгээд мэдээж 2025 оныг дүгнээд 2026 онд дүгнсэн. Бүгд хооног гоё яриад яриаг өргөжлүүлчээ. Тэгэлгүй яг энэ 25 он бол маш их ачаалттай бэлтгэл сургууль тэмцээн гэж усаар агаад энэ 25 оноо ямар ч сан амжилт бүтээлээр дүүрэн өдлөө. 26 онд одоо энэ 3 сарын 10-аас 11-ний болох Азийн аврагтаа бас бид бүхэн бас бэлдэж эхэлж байгаа. Манай Монгол Улсын шигшээ байгаа. Одоо иймэрхүү санал. Ажил бол ихтэй л байгаа юм байна тийм ээ. Зөв. Нэвтрүүлэгт маань нэг хөөхөө нэг тийм чөтгөр ороод ирсэн байна. Тэгээ дээр би дүүгээ ер нь ингээ харахаар дандаа нэг тийм содон байдаг юм аа. Анх бол нэвтрүүлэгт орж байхдаа тэр Акалипто киноны нэг юм шивэстэй бүсгүй байсан. Өнөөдөр яагаад ингээд гойсон юм бэ? Дээр би маань
Хоёр талтай байдаг шиг баярт ч гэсэн чөтгөр яга баярлаж болохгүй гэж өнөөдрийн лүкэ бүтээсэн. Тэгээд залуу уран бүтээлчний хувьд бас ийм мундаг дэлхийн артистуудтай, маш олон гайхалтай уран бүтээлийн гавьяаттай. Тэгээд мэдээж урт цагааны годомж бол угаасаа яг хүсэн хүлээдэг баяруудын маань нэг болсон учраас өнөөдөр яг ингэж гоё зорж лүк бэлдсэн байгаа. Вау, ямар хөөрхөн. Нэрээ бодсон чинь чөтгөр хүртэл яга баярлж болтгоо юм бэ. Баярлал юм чинь. За манай гаалцхан хажууд сууж байгаа бас нэг сайхан бүсгүй. За таны хувьд бол бас Instagram, Facebook-оор харахаар уг нь бол өөрөө шал өөр мэргэжлийн бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй болгох юм хүн. Гэтэл одоо салбар арай өөр салбарлоос ингээд халиад явсан юм байгаад байгаа ш. За сүүлийн сайн сайхан танаар. Сайн байцгаана уу бүгдээрээ намайг Номондар гэдэг. Би болохоор гоо сайханч мэрэгчлээ. Тэгээд гоо сайханч мэрэгчлээ хүүхэд гаргаад одоохондоо декретэнд байгаа. Тэгээд декретэнд байх хугацаанд хүүхдээ хөдөө өсгөе гэж бодоод тэг хөдөө энэ зоныг өнгөрөөсөн маш завгүй өнгөрөөсөн. Тэгээд хөдөө байгаа хэрнээ бид нар яагаад ийм ширээ засалтаас хийж болохгүй ингээ хөдөө ингээд хүмүүс бас ширээ засч өгөө. Тийм нөгөө малчны хотн гэдэг гэр төрөөсийн үйлчлэгээ үлдсэн байгаа. When the sun goes down and the band won't play, I'll always remember us this way. Lovers in the night, poets trying to write. We don't know how to rhyme, but damn we try. Хоббигоор хийсэн юмд маань маш дуртай байгаад гоё гэр бүлээр ирж амраад яг хөдөөний амьдралыг бас яг ингээд нөгөө ирж мэдэрсэн тийм одоо нөгөө үйлчлэгийг явуулж байгаа. Тийм юм хийж байгаа. Тэгээ бүр яг хөдөөний амьдралаар амьдарч үтсэн. Тэгээ үнэхээр чанга юм байна. Ани би юуг бас үзчихсэн. Өдөөний нөгөө монголчуудын өглөөний цаг гэхэд одоо сүү цагаан эдээ ааруул ээзгийн бяцлаг гэдэг одоо маш гоё тийм хав халуун борцтой тэр бүрстээ гоё тий. Мөр өөрөө өхөр саагаад тэгээ тэр сүүгээрээ нөгөө цагаан эдээ хийгээд тэгээ нөгөө ирсэн зочтой яг тэрүүгээр ингээ өглөөний цай хийж ингээ дайлаад тийм үйлчлэгнүүд явуулж. Тэгээ гоо сайханч мэрэгчлээ болохоор хөдөө яагаад ингээ массаж хийлгэж болохгүй ингээд хөдөөнөө юм нөгөө гэр барьж байгаа тэрэндээ массажны ор тавиад тэгээд нэг юм ингээд одоо та нар төсөөлөх юм бал те ингээд нүдэн ингээд хал газар ингээ байж байгаа урдуур ингээ морь зор явна хөхөр явна тэнгууд ингээ массаж хийгээд ингээ хөлөө усан дүрээд хөл спа хийгээд ингээд хаалгаараа харахаар үнэхээр гоё мэдрэмжтэй. Нөгөө миний нутаг нөгөө нэг өдөр гэдэг шиг айгуу гоё өнгөрөхнэ тий. Вау. Бэкграундын чимээг бид нар одоо чихвчин дээрээ тавиад сонсдог бол яг таны наад орчин чинь бол яг л нэг Монгол органикаараа өхөр хажууд мөрөө. Тинчэнэс нэг айл ихч ойрлол тугал нийлээ гэж тий. Өөртөө л өрддөг баг тиймэрхүү үйлчлэгээ хиймээр юм байна шүү дээ тий. Бид нар ингээд хотын чимээнд одоо ингээд маш их чимээнд амьдардаг болсон. Тэгээд хөдөө яг ямар сүлжээгүй газар ингээд очихоор үнэхээр ингээд тарих амартай юм байна. Тэгээд бид нар ерөөсөө амарч чадгаа болцсон хүмүүс юм шиг санагдаад байгаа. Хөдөө очиороо хүмүүс хийх юм хаагаад байдаг. Зүгээр суучдаг. Юу ингээд байдаг. Таны шинэ жилийн ширээ маань маш гоё болсон байна. Энэ ширээг одоо яг ингэж гоё чимлэхэд одоо танд одоо тогооч ч юм уу одоо багш ямар хүн байна? YouTube л багш байна да гэдэг байна. Яг хоббигоор л хийдэг, хоол хийх дуртайсан багасаа. Тэгээ нөгөө хоол хийх дуртай болохоор энэ маань үргэлжлээд ингээд нөгөө ширээ засах дуртай болоод тэгээд ямар ч байсан гэр бүлтэй юм сайхан ширээ засч өгдөг бай. Баярын ямар нэгэн баярыг ер нь алдалгүйгээр нэг юм гоё ингээд уур амьсгал бүрдүүлээд халуун дулаан ингээд бүгдээрээ суудаг бай гэдэг ингээд хоолоо янз бүрээр тушаал ингээд хийгээд байдаг. Pretty little baby, you say that maybe you'll be thinking of me and try to love me, pretty little baby. I'm hoping that you do. Энэ жилийн жишээлбэл ер нь манайх нэг урцааны годомж ингээл баяр төхөөр мэдээ ширээцэлтэй холбоотой мэдээлэл тэгэл зочид өрдөг. Энэ жилийнх бол илүү содон өнгөтэй байлаа. Ихэнхдээ цагаан, ягаан, улаан за эсвэл ногоон өнгөр айгуу занималцсан байдаг. Тэгээ агууд байгаа нэг цэнхэрдүү туяатай юм ширээ харсан чинь нэг юм айгуу өрмөц нэг юм ирч хүч мэдрэгдсэн тийм тий айгуу гоё тийм мэдрэмж байна тий. Тэгээ манай өнөөдрийн зочдын ингээд хувцсыг харсан чинь яг энэ та нарын өнгө байж гин энэ цэцэгний өнгө ингээд та хоёр чинь хоорондоо ярьсан юм да. Тэгэж харагдаад тахэ. Цагаа цаанаасаа ингээд одоо урлаг гэдэг чинь юм л байна. Дээр би бидгоор ингээд хар өнгөөр хоссон байна. Хоёр тий ингээд ер нь маш гоё гоё. Тийм байна. Дээрээ яг тийм байх шүү. Бүр нэг ярилцсан юм шиг гоё тий. Уртлагааны годомж тэгээд баярынхаа юу гэдэг урлаг үзүүлж байна л да. Манай Бат Өгтгийн хувьд одоо 22 онд Монгол улсын
Урлагийн гавьяа сэтгэлдэг гэдгийг сайхан одоо цол авсан. За сүүлгийн гоё уран бүтээлүүд одоо хэр их ачаалттай байна шинэ жилээр. За яг ер нь бол сайхан урлагийн хүн байх сайхан л да. Ер нь бол урлаг бол одоо хүний одоо зүрх сэтгэл хэдисийг одоо сэргээж идэг, эмчилж идэг ийм сайхан одоо мэрэгжил сайхан идэм. Тэгээд одоо 2025 онд бол үнэхээр одоо уран бүтээлийн хувьд бол арим байсан. Гадаадын олон улсын фестивалууд оролцлоо. Германд оролцлоо, Японд оролцлоо. За Монголдо бол Art Week тэгээд нүүдэлчин фестивал. За тэгээд Аспакийн одоо юунд одоо орчин contemporary бүтээлүүдээр дадлынхаа бүтээлүүдээр ингэж оролцсон. Тийм их сайхан бүтээлүүд болсон. Одоо бол бас энэ Хьюг галерей дээр урлагийн соёлын гавьяа сэтгүүлтэн зураач Инх Жаргал, зураач Гамболд. За тэгээд залуу хоёр уран бүтээлчтэй хамтарсан дөрвөлээ хамтарсан нэг тавлаа хамтарсан үзэсгэлэн удаа гарцсан байгаа. Тэрийг бас монголчууд манай шинэ жилийнхаа үед дээр очиж үзээрэй гэж бас урьхаар байна. Тий. Шуудын хувьд чинь даалыг маш ихээр бэлэгддэг штэ. Даал одоо мэрэгэн даалны домог гэдэг. Ялангуяа одоо даалны ясыг чинь бас ингэж хагалж хугчиж хайж одоо бас нэр гэр орны нууцыг хадгалдаг ч юм уу тийм дом байдаг штэ. Ер нь гадаадын одоо яг тэр олон улсад яг тийм даалыг шүтдэг ч юм уу тийм бас юм байна уу? Манайд ер нь бол даал бол монголчуудын язгуурын соёл, нүүдэлчдийн соёл одоо энэ цагийн хүмүүсийн одоо мартагдсан үг байхгүй юу? Даал болын одоо орчин үеийн одоо гар утсчиг одоо тэр хараад аян замд явах бүх хүнийг нүүдэлчдийн одоо айзнаа ингээд тэнгэр бурханд хайрцдаг харилцааны хэрэглүүр байсан. Тэгээ одоо Чингис хааны ав амрагт явахдаа заавалчгүй дал үзэж ээж явдаг. Тэгээд Илью Цусаа чинь бас далж мэргэн байсан. Ер нь далж хаадууд гэж нэрлэдэг байсан. Тэгээд яг хуу энэ сүүлийн үед нэг урлаг болгоод ирэхээр хүмүүс бол маш их сонирхож эхэлж байгаа. Тэгээд далыг яагаад сэтэлж хайдаг хаях биш хадгалдаг байсан байгаа байхгүй юу? Далыг чинь хадгалдаг. Тэгээд тэрнийг явахдаа за нэг одоо Google Map шиг л байсан байгаа байхгүй юу? Далан дээрс хараад ингээд одоо тэгвэл ингэх юм байна гэж тэрийг хараад ингээд монголчууд бол тэрэн дээр асар их том боловсралтай мэдлэгтэй тэгээд тийм судар номуудыг үлдээсэн байна. Мэргэн дал гэдэг. Тийм мэргэн дал ялгуулсан дал хүчит дал гэдэг маш олон нэртэй далч өөр 10,000 нууцтай гэдэг байхгүй юу? Бас сони тий. Би нэг далын яс гэдгсэн чинь тэр нөгөө Антарктикад нөгөө юм хоолын шоуд одоо жишээлбэл номон агч үзсэн байж магадгүй. Хоолын шоуны юм нөгөө одоо биднийхаар бол нэлээд том цолтонгууд нь ингээд симсим очоод улс орны хамгийн үнэтэй хамгийн содон гэсэн хоол гэдэг юм л. Тэгсэн чинь Антарктикад ямар амтных ингээл айгүй том юм далны ясыг ерөөсө хадгалсаар байгаа тэрийг ингээд тавг болгож ашигладаг. Ерөөс тийм тавг хэрэгэлдэг. Зөвхөн тэр далны ясан дээр бүх юм ингээд. Тэгээ тэрийг нэгт хүмүүс хараад нэг өөрөдөг. Хоолоо ягалахад хүртэл хоолны амтанд хүртэл өөрчлөлт ордог гэд тэгээд идэм л шүү дээ. Тэр чинь нөгөө халимчин далтай шүү дээ. Халим далтай. Айгуу том юм билээ шүү дээ. Одоо нөгөө юу морж эднэр чинь бол далтай шүү дээ. Нөгөө далаа хав том халимны далч чинь мангар том байдаг шүү дээ. Тэрийг чинь тав гэж бодож одоо бас нэг энэ хандгаан дал, өхрийн дал, хонья мааны далаар бас ингээд юмнууд хийсэн л дээ. Хөрлөөр сутгаад ингээд юмнууд хийсэн. Бас байж. Номон агчид бас нэг шинэ юм юу боллоо ш танд. Санаа өгч. Яг одоо ингээд юу болж болох байхгүй ингээд аксессуар ингээд маягтай ингээд тавгч болно, ширээч болно яа ингээд янзын гоё. Энэ ч ингээд яг Монгол гэр дотор ингээд байгаа тэгэл нам байхгүй. За та хэд нөгөө хотны хөдөө болчны хотод яг болохоор юм биш үү? Гоё зүйлээр дайлаа. За энэ одоо яг ямар очиртэй вэ? Энэ ингээд нөгөө тортилагаа гурил гэдэг шүү дээ. Эвтэй гурил гэж байдаг шүү Монгол. Тэрийг ингээд 4 хуваагаад капкейкний нөгөө юм бөөрийн хийд ингээд хив болгоо хийцэн доотлоо. Тэнгүүдээ энэ тунаагаар
хийгээд дээр нь шримп хийцэн маа. Гэтэ энэ дотор юу ч хийж болно. Өөртөөхөө дуртай салаад малдаад хийж байна. Энэ нь ерөнхийдөө юм чимэглэлийн тавх шиг болсон гэсэн. Харин аюу хөөрхөн харагдаж байна тий. Тэгээ нөгөө айлын эцэгтэй нар жишээлбэл баярын өдрөөр нэг за өстой баяр юм чинь тийм л тавг авахгүй ширээ цэцэд хэцүү гээл ингээл өөрсдөндөө аюу нэг түүртэд идэг штэ. Тэрний оронд гэрте байгаа зүйлүүдээ чим ашиглаад ширээ цэцэд жишээлбэл нийт төрөнд яг юу жишээл хэрэг болох вэ? Одоо шинэ жилээр ингээд нэг юм шинэ жилийн холбогдлолтой тавг авчих юм бол тэр маань ганцхан удаа л хэрэглэгддэг болчтой. Харин ингээд энэ тавгийг бол ингээд альч үед хизээч ингээд хэрэглэж болно. Гэхдээ шинэ жилийн уур амьсгалахад ингээд амьсгал оруулахад нөгөө юм жижиг сажиг юм чимэглэлүүдээр нэмээд оруулчих болдог. Тэгээ тэрийг ал солиод ахад болно. Эсвэл ширээний бүтээлгээ солиод ахад нөгөө өөр уур амьсгалууд тавг нь ижлэхэн хэрнээ жил олгон ширээний бүтээлгээ солиод байвалаас өөр юу болчихно. Умгайс орчихно. Тэгэхээр заавал нөгөө ганцхан тавг авчгаар дандаа жил болгон тэрийг хэрэглэх гэдэг. Тэгэхээр жоохон уйтгартай байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө ширээний бүтээлгээ салаа явуулаас зүгээр гэдэг. Оо яг зөв тий. Таны одоо дагуулж хүн биш үү? Хамт өстой үнэхээр гоё байна. Тэжгүй байна. Номногч айгүйх нөгөө сургалт бас зохион байгуулаад тэгээ тэрэн дээр ингээд би ингэж харсан байхгүй нэг сургалтанд нь суусан чи ирж байгаа зочидтой ирж байгаа одоо жишээлбэл нэг суралцагчтай зориулж хүртэл ингээд номонагийн гарын хаал гэдэг ингээд бичиж байгаа л айгуу гоё ширээ би тэгээ бодсон. За кетринг авсан болов гэсэн чинь өөрөө зогсож исэн. Өөрөө бүх юм гараараа идэг. Тэгээ ингээд нүсэр юм болов гэж харахаар гарын дорох бүхий л зүйл ингээд гоё сэтгэлээр ингээд юу яагаад л хийчихдэг юм бэлээ. Бас л их авьяастай хүн байгаа шүү тий нэр. Манай нэг бүжгэлдэг нэг гоё охин ирсэн гээд би бас гайхаад байдаг байхгүй. Арабууд чинь ингээд битүү хар утас өмссөн эмэгтэй хүний гоо сайхныг нуудаг. Тэгсэн мөртлөө били данс гэдэг одоо нэг актер бүх үеийг гараад бүжиглээд байгаа шүү дээ. Энэ хоёр ингээд зөрчилдөд байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэр били данс гэдэг чинь яг ямар үед нь хийх ёстой байд юм бэ? Энэ арабуудын тэр 1001 шөнийн үлгэр дээр чинь ингээд актер бүжиглээд байдаг шүү дээ, тийм. За били данс бүжиг бол ялцчихгүй одоо эртний ойрхт орондын бүс нутаг болох Египт араб улсаас гаралтай. Мэдээж Египт арабчуудын одоо бараг ихэнх хувь нь муслим исламын шашин те. Мэдээж одоо эмэгтэй хүний эрх арай бага тийм ээ. Нэг таны яриад байгаачлаа. Нүдэл гаргадаг. Нүдэл гаргадаг. Гингүүд belly dance бүжиг бүр одоо муслим ислам шашин байх үеэс өмнө өөрөө үүссэн бүжиг. Бүр 6000 гаруй жил өмнөөс тэрнээс өмнө үүссэн. Эртний одны хадны сүг зураг дээр ч юм уу те belly dance бүжиглж байгаа хүмүүс байдаг байхгүй юу? Энэ бүжгийг бол араб египтүүд өөрсдөө цэвэр урлаг гэж хардаг. Тэгээд хаа ямар үед бүжгэлж ийн хаана ямар одоо төрөл дээр хурим дээр ихэвчлэн нөгөө нэг араб египтчүүд хурмын дээр belly dance-ийг их бүжиглүүлдэг. Ягаад тэр нөх хосуудын хайрын хүртийг нээж бас нөгөө belly dance ч эмхтөний бэлхүүсгээр агай хөдөлдөг учраас одоо нөө үржихүйн хүрт буюу одоо өөр хүүхдээ өнөр өтгөн болох тэр үүд хаалгыг бас нээдэг тийм шашинлаг. Та гэр бүлтэй юу? Хараахан амжаагүй байна. Би бодохгүй гэр бүлтэй болчвол одоо нөхөр нь жишээлбэл одоо 7 хоног болгон ч юм уу орой болгон бүжиглүүлээд байвал одоо яах вэ? Гэхгүй. Бас сонь те. Одоо яг яаж одоо тэр хүмүүс татдсан бол би бас гайхаад байдаг байхгүй. Тэр гидсэн дотор ингээд гидсэн дээр ингээд нэг зоос тавьчаад тэр зоосыг чи ингээд эргүүлээд мөрөлзүүлээд идэв. Тэрийг одоо яг яаж тэр булчингийг хөгжүүлэх юм бол би гайхаад байгаа байхгүй. Тэр яаж тэр одоо өөрийнхөө би одоо гидсэн доторх буюу ялангуяа stomach shimmy гэж ярьдаг ходоодны shimmy. Ходоодны shimmy-г сайн хийдэг хүн тэрийг хийж чаддаг гэсэн үг. Ходоодны shimmy. Shimmy буюу одоо нөө сэгсрэх. Ихэвчлэн belly dance та нар ихтэй тийм шүү дээ нэг сэгсрдэг хөдөлгөөн талжсан байх тийм шүү дээ. Дээгүүрээ сэгсрэл доогоороо сэгсрэл. Тэгэл яваад байдаг. Тэгэд манай энэ Сого яг 2025 онд тийм ээ belly dance-ийн мэргэжлийн belly dances тэмцээнээс одоо 2 дугаар байранд ороод ирсэн. Тэгэд ер нь бол энэ жилийн хувьд ч юм уу манай монголчууд бол үнэхээр яг дэлхийн хүмүүс шүү гэдгийг бол баттгах чинь салбар бүртээ тийм ээ. Тэгэхээр бас энэ яг гоё тухайн үеийнхаа тэмцээний бас гоё сонирхолтой эсгүүдээс ер нь тэр үеийн сэтгэлийг бас нэг хуваалцаад өгөөч байгаа. За. Би цаа 24 онд би одоо багшлаад нэг 6-7 жил болж байгаа. Тэгээд багш хүн гэдэг нь мэдээж өөрөө маш их одоо өсөж хөгжих ёстой гэж боддог. 24 онд өөрийгөө дайчлаад олон улсын belly dance тэмцээн рүү яваад за би ер нь яг аль төвшөнд явж байгаа юм болов гэд мэдрэхэд орсон чинь fusion төрөлд ороод 3 дугаар байранд авчихсан байхгүй юу. Тэгээд тэндээсээ улам урамшаад улам одоо юм олон гадаад багш нартайгаа танилцаад гадаад найзуудтай болоод тэгээд улам belly dance-ийг одоо юм сурах хүсэл минь одоо тухайн үед сүнсний сэрэлт манд болж байсан. Тэгээд 24 ондоо ер нь бол за энэ жил яах вэ амцсангүүдээ нөө нэг кофе шопын төсөл мөслийн явж хагаад за яах вэ амцсангүүдээ дараа жил 1 сард болох Египтийн тэмцээнд явна гэж бодсон байсан чинь гинт
ягаад ч юм цаанаасаа бүх юм бүтээд 7 хоногийн өмнө явхаар болоод тэгээд нэг 3 хоногийн хугацаанд бэлдээд тэгээд энэ удаа орохдоо 4 төрлөөр орсон. Нүдний ганц төрлөөр орж исэн. Энэ удаа 4 төрлөөр орохдоо 2 дугаар байрын цом аваад тэгээд нөгөө 2 төрөл маань болонгот тусгай байр авчихсан. Тэгээ яг одоо хажууд нь бол бас муу адилхан дэлхийн аварга Монгол улсын мастер өсчин дэлхийн аварга алтан цомын эзэн маань одоо сууж байна. Манай ганц хойж их даруухан хүн л дээ. Би тэгээ одоо ганц хойжийг бодъё. Ийм мундаг хүн нөгөө эрдэмтэй хүн даруухан гэдэг шиг. Үнэхээр даруухан гэхдээ мэрэгжлийн яг л нөгөө хайч байгаа барил очих юм бол энэ хүн бол зүгээр ингээл явчихдаг. За тэгээд дэлхийн аварга болсны түрүүнд бас баяр хүргэе. Яг тэр үеийн бас сэтгэлийг дахиад үзэгчтэйгээ хуваалцаач. Нийтдээ хичнээн улс орны одоо өсчид оролцсон багаараа хичнээн хүн оролцов. Аль улсад болсон бэ гэвчлээ. За 2025 оны 9 сарын 13-наас 15-ны хооронд 3 өдөр болж өнгөрсөн Парис хотод. Тэгээд энэчээс Монголоос 28 хүн дэлхийн аваргыг зорьсон. Тэнцээс ч мейкап, тэгээ эрэгтэй эмэгтэй үс гэдээ явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ 3 төрлөөр ерөнхийдөө хуваагдаад баг болоод бүгд амжилттай сайхан оролцоод ирлээ. Миний хувьд болохоор Classic Cat, Classic Ped гэдэг 2 төрлөөр алт мөнгөн медаль аваад багаараа тэгээд манай алтан шагаа уугна гэдэг үг манаас бид 3 багийн дүнгээрээ алтан цом авахд энэ цомыг аваад ирсэн байгаа. Тийм Монгол улстай. Энэ цом маань одоо шилбэл нөгөө бусад тэмцээнүүд ингэж шилжин явд зөвхөн яг энэ улсад маань үлдэх. Тийм улстай болдно. Тийм тэрнгээр одоо энэ манай ийм байгаа юм л та. Одоо энэ нэг медаль байгаа энэ цомтод медаль, алтан медаль байгаа. Энэ маань болохоор нөгөө нэг энэ цом маань болохоор өөрөө холбоонд үлддэг байхгүй. Тийм болохоор нөгөө хүн дээр нэг 3 хүн одоо айл нэг харин тийм хин авах юм гээл тийм холбоонд үлдээгээд цомоо төлөөлүүлээд энэ алтан цом, алтан медаль. Цомын дайтай медалийг нь олгож юм биш тий. Ядалтын бурхан Тита гэдэг юм. Тийм. Франц. Энэ чинь нөгөө Луврын музейд ороход яг үүдэнд нөт. Тийм шүү дээ нэрээ. Гантхэр хийсэн. Энэ чинь домог нэг сонь домогтой шүү дээ. Яад гэхээр ялалтандаа ингээд амжилт нь ханахгүй. Тэг битгий одоо хэтэрхий нарлуу ойртойроо болохгүй шүү гэж хэлээд тэрийг нь мэдхгүй нарлуу ойртоод Икарын далавч маань хайлж одоо доошоо усгсан. Одоо Rolls Royce гэдэг одоо актер үнэтэй машин байгаа шүү дээ. Тэн дээр байж идэг. Ийм л. Францын Луврын музейд ороход бас энэ домгийг гоё ярьж өгдөө. Тэгээ нөгөө ганц уужаас би нэг зүйлийг асуумаар л манайхан нөгөө нэг юм сошиалор л ерөөхдөө мэдээлүүдээ аваад за энэ жил манайхан ингэсэн юм. За дэлхийн аварга болоод ирлээ гэдэг. Гэтэл яг энэ одоо жишээлбэл бүхий л зардлуудны 100% өөртөөсөө даадаг гэж би сонсч байсан. Дээрээс нь одоо мэрэгжлийн манекен толгоонууд 80% үнэтэй юм билээ шүү дээ. Ер нь одоо ингээд юу яаж байгаа юм л та. Жишээ нь ингээд бид нар ч өөрсдөө дур сонирхол одоо тий өөрөөгөө тэмцээн сорж олон жил ажилласан тэрнийхээ үр бүтээлээ ер нь дэлхий таана явна гэдэг үү тий. Тэрийг төлбөр тооцоо одоо өөрөөс гарах зардал бүгдийг л одоо өөрөөсөө л гаргана. Нэг янз бүрийн ивент тэтгэлэг гэдэр одоохонд бол байхгүй. Өөрөөсөө тэр манекен толгой гэж байгаа. Тэр маань одоо бараг 1 сая төгрөг үнэтэй нэг ширхэг нь. Тэр чинь одоо 2 төрлөөр тий 2 төрлөөр авах чил 2 сая төгрөг гэдэг ч юм уу тий. Одоо жишээ нь ингээд манай мейкапын бас сая бас яваад дэлхийн аварга болж ирсэн. Эрдэнэ жаргал гэдэг байгаа. Тэр маань болохоор бүр Парисаас очиод нэг эмхтэй модель бүр түрээслээд одоо нэг Орос моделийг түрээслээд тэгж тэмцээндээ орж байгаа. Өдрийн одоо хэдэн явраа гэж. Тэр чинь бүр ингээд нөгөө цагаар үнэлээ авчт юм биш үү? Тийм маш өндөр бол. Одоо энэ төрөлд ороход мэдээж нөгөө хураамж гэж авдаг штеп. Жишээлбэл мэдээж Францад болсон юм бол евро гэхээр валют өндөр тэр чинь үнэтэй байгаа. Тэгэхээр нэг төрөлд зүгээр нууц биш бол хэдэн еврогоор орд юм бэ? Нэг төрөл чинь 500 евро гэж явчихна. Тэгээ хоёр төрөл чинь 1000 евро гэдэг. Энэ бүгд чинь нэг өөрөөсөө гараад явна гэсэн үг л дээ. Одоо ингээд гоё тэмцээнд ингээд төрүүлчлээ. Тэгэхээр гадаадын одоо бас их тийм мундаг том оддын үсийг ер нь засч үзсэн үү? Ер нь одоо тэр гадаадын тэр том мундаг оддын үс засгаж ер нь ямар үнэтэй байдаг юм бэ?
Одоохондоо ч тэрийг ч сайн мэдхгүй тийм. Энэ нөгөө угаасаа хүмүүс чинь өөрсдөө үнэлсэн одоо шийдэл нэг ийм тэдэн евроор тэдэн гэлдэг шиг жишээлбэл та бүхэн сургалт авахтай хүртэл трейнерүүдээс нэлээд өндөр өртгөөр бас юу авдаг чинь 23 24 онд чинь нэг гаднаас 23 онд чинь Японоос багш орж ирчихсэн. Алтан гар холбоо маань дамжуулж Японоос багш урьж авчиж сургалт авч ирсэн. 24 онд ч бас Porsche-с Андре Мерцелкигээд багшаа бас урьж хүн шүү дээ тий. Манай Чожогийн багш ямар хүн байна? Над зөндөө олон багш өө. Таа том шиг олон багштай. Ер нь засахад хэцүү үсгэж ер нь байх уу? Ер нь бол одоо байхгүй тий. Мэргэжилтээ одоо олон жил болсон үний амнаас одоо ийм үг унтахлах. Тэгээ манайхан сайхан юм хумаа уугаараа сайхан калписа уу, сан мигэлөө нэг жоохон бие барьс хийгээл суугаад баг шүү. Одоо 2 дугаар хэсэг рүү жоохон ормоор байна. Сайхан жимсээд манай одоо номногч ийсэн энэ гоё амттангуудыг бүгдээрээс гож идээд нэг үнэлгээ өгье л дээ тийм биз дээ. Тэгээ би энд нэг юм гоё цэцэг харахаар ер нь ширээн дээр цэцэг байхаар ийм нэг ийм гоё дулаахан мэдрэмж төрхийн те нэг ийм гоё амьдлаг мэдрэмжүүд яалчгүй байхын те. Тэгээ энэ бас өнгөөр их тоглолт хийж цацсан байлцчихгүй бас гоё. Тэгтээ амьд байл бүр гоё басан. Тэгээ би яг энэ цаг үуч яг энэ удаагийн цэцэг маань болохоор нэг үзүүлэнгийн гоёлын цэцэг байна. Тэгээ өнөөдөр би бас нэг гайхалтай нэг одоо сошиал дээр нэг айгу од нэг хүн бас байдаг. Тэр хүнийг ер нь тааид бас нэг гоё сюрпризер бас нэг зочин уурцсан байгаа. Тааид манаас тэсгэл жоохон хүлээж байгаарай заяа. Тэгээ яг энэ цаг мөчүүд бас нэг гоё үзэсгэлэнтэй сокогоо бид тайзан дээр урьж тэр одоо бүсгүй хүний уян налархай бие галбирыг одоо хамтдаа харьяа. Таныг тайзнаа урьж байна.
Ваа. Сокомин чамд яснаас гэж байд юм уу? Өөр чи нэр ер нь хавирган ясаа нааширтаа нэг барьж өгч. Ер нь ингээд яриад сууж хахад ер нь ямар ч гоё юм те. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулан тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шар айраг. Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruitis Mongolia. Таны энэ бүжиглж байгаа хараа юу анзаарсан бэ гэсэн чинь нэг эрүүхний агуултай задрал дотроос нэг цагаан эрүүхий гарч ирж байгаа юм шүү дээ. Тэгэл тэр хөгжим ямар гоё юм бэ? Гайхалтай сайхан хөгжим. Тэгээд энэ хөгжмийн нэг актер бөмбөр дагуулж штэ. Тэн дээр одоо энэ бэлхүүсийн бие бол нэрээ юугүй зүгээр мөрчний урсгал шиг ингээл юм шүү дээ. Ер нь одоо нэг секундэд одоо хэд хөдөлж байгаа тийм. Тэр бол хэд ингэж чирхэлж ийн гэж. Наад бол өстой үнэхээр гайхамшигтай байна. Нөгөө эмэгтэйчүүдтэй холбоо ярих юм бол эмэгтэй хүн чинь нөгөө нэг өндгөвшнөөс эстроген даавар гэж ялгарч байгаа. Тэгэхээр бидний нөгөө үс зүс гоо сайхан бүх юм эстроген даавартай холбоотой. Тэгэхээр нөгөө таац хөдөлгөөр энэ нөгөө өндгөвшний үйл ажиллагаа сайжрах юм бол нөгөө эмэгтэй хүний нөгөө бүх гой сайхан юмнууд ч одоо ингээд гарч ирнэ. Гэхдээ ер нь нөгөө биелэдээс бүжиглж байгаа эмэгтэй хүн яалчгүй л ингээд би ингээд нүд ингээд унахаар тийм гоё байгаа. Нэрийг айгуу сайн сайжруулдаг. Тийм. Нэг цаанаасаад нэг юм айлгүй алхмаар санагдаад нэг юм ташаанталгаа хоёр тийш шидлээ. Тийм. Belly dance бүжиг ер нь ингээд бид нар сайн харахад миний яг аль хэсэгт л хөдөлж байна. Ерөөсөө өөрөө чинь таацыг хасаараа дуслаа. Belly dance буюу бэлхүүсний бүжиг учраас хүмүүс нөө ихвчлэн ташаа хөдөлчин гэж хардаг. Гэтэ яг нөө ном журмынхаа дагуу сурвал бас нэлээд одоо техникийн дагуу хийх ёстой бүжиг байдаг. Яагаад тэгж байгаа гэхээр бид нар таац хөдөлж байгаа юм шиг харж байгаа боловч бэлхүүс техникүүд удирдчихдаг. Яг энэ болоод хэсэг маань. Юу ингэхлээр би нэг бадлаад юм харсан л та. Ингэж хийгээд нэг бас гадаад явсан гэдэг нэг Майамид нэг шөнийн клубт бас бүжиглсэн чинь энэ барзил хүүхнүүд чинь ингээд бөксний бүжиг үзүүлэхээр энэ бөкс нэг хөдөлгөхөд яг нэг вибратор нэг хөдөлдөг шүү дээ. Тэр шиг секундаар хэд хөдлөд байгаа юм бэ? Би гайхаад. Тэгээд одоо бас яг бэлхүүс хөдөлж ич тэр бөксийг хөдөлгөд байна уу? Яаж хөдөлж юм бэ тэр? Belly dance хоёр шал өөр ойлголт. Тэр хоёр өөр үү? Өөр ойлголт. Twerk бол илүү эмэгтэй хүний халуухан, эрч хүчтэй шинжийг харуулдаг бол belly dance бүжиг өөрөө маш эрхэмсэг. Эмэгтэйнийг одоо хамгийн одоо эрхэмсэгээр дээдээр харуулдаг бүжиг гэсэн үг. Би зүгээр бас ингэж харлаа л та. Ер нь ингэ жижиг биетэй хүүхнүүд охтууд ч юм уу
бүжгэндээ илүү их сайн байдсан бол илүү их гоё хурц харагдсан болоо. Одоо ялангуяа одоо Оросын балетын бүжигч чинь том биетэй хүүхдүүд их байдгүй шүү дээ. Би бас зүгээр таныг харчаад бас их тэр бүжиглж байгааг нь хараад бол үнэхээр нэр ургадгийн байна. Жижигэн биетэй байвал ер нь гоё харагдах юм байна да. Тэмээ дээр би. Гэхдээ жижигэн биетэй ч бүжиглэхдээ илүү их одоо бас их тийм уян алхаа харагдсан болов гэж би бодлоо шүү дээ. Нэг тийм амар наснаас гадна жин өндөр одоо тэр ясны урт баг нь бас нэг хамаагүй. Хамаа байхгүй. Гэтэ Америкч одоо том одоо бараг 2 м өндөр хүүхнүүд гэж. Томсог марш гэл. Тэгээ хажууд нь очихаас та аим шүү. Мундаг бүжгэлдэж шүү. Гэтэ Америкийн тэр мундаг бүжгэлтэй. Өнөөдөр та хоёр ер нь хоорондоо байна. Тэгсэн байна. Сони юм уу те. Би одоо хослоод ингээд юм цаанаас ингээ сайхан ерөөлтэй юм те. Цэгэр туяатай болоо. Тодорхой маань ер нь бас сүүлүүд кинон тоглох гэдэг юм болоо. Ер нь их гой залуухан болсон биз дээ. Баярлаа. Ямар юмны кино авах те. Одоо урамтайдаа хийгээл ингээл явж гин. Тэгээ яг одоо ингээд бас хүн бас өөрчлөлт хэрэгтэй. Бас зөндөл одоо нэг хэвийн байдалтай бас өөрчлөгдөөд ингээд бас цаанаас нь урлагийн хүн байна. Хүн болгоно мэрэгжлийн нэг юм онцлог тэр нь бүр нэг манайх нэг мэрэгжлийн өвчин байд юм а гэдэг шиг. Та орж ирэн ингээд бидний үсийг ер нь ажиллаж гин үү? Яг ямархан хүмүүс шиг харагдж байна бид. Ажилтгаа явахад тэгэл эхнээс нь хавуулаад ингээд за гэл. За энэ нэг үсээ тэд цайруулсан байна. За гэл. Ер нь бол үсийг хараад тэгээд энэ иймэрхүү аргаштай хүн байна гэж мэдчих болно шүү. Болно шүү. Энэ үсээр нь хараад үсийнх нь байдлыг хараад тий. Бол тий. Ер нь бол ингээд үсээ арчилж байгаа арчлаг байгааг ер нь бол харахад болж болно. Андшгүй л тий. А тийм үү. Тий. Явах юм уу? Одоо шилэл манай дерби хэр үсний хувьд мэдээж нь урлагийн хүн бол мөнхийн л зүгээр эндүү элдвийн тийм омбри бодолтой, уусгалтай, үзүүрлүүгээ нэг жоохон туяа өгсөн тийм ээ. Жоохон арчлаа бас жоохон хуурайсан л харагдаж байна да. Нэг массаж ч юм уу те нэг маск тавьж ч юм уу серум байх хэрэглэж явах хэрэгтэй л. Бид нар нэр яг ингээл дүүрэн дээр анхаардаг юм шиг нэ үсээ мартчихдаг. Бас гол. Ер нь бид нар ч нэг хүмүүс буруу ташаа ойлголт нь болохоор нэг үсээ угаагаал кондишнд ч юм уу те тэгээ гараа авчдаг. Тэр чинь нэг ясам дээр үсээ угаахаар үсний маш олон давхар гэдэг тэрийг нэгэ ачдаг байхгүй. Тэгэж тийм. Тэнгүүд тэрийг нэг хаахын тулд одоо нэг үсний серумнуудыг хэрэглэх хэрэгтэй байхгүй. Ядаж нэг 70-80% ч юм уу те ингээд бүрхүүл үсгээд тэгээд хамгаалж өгөх хэрэгтэй байхгүй. Тэгвэл чи манайх чинь 4 жилийн 4 удирдлагатай хатуу хуурай ширүүн те тийм болохоор зуны халуун өвлийн хүүтэн хаврын одоо тэр амар шоронд те намрын одоо тийм юу гэдэг юм уу те. Ер нь бол байнгын л нэг үсээ арчлаад энэ бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж явах хэрэгтэй. Заавалчгүй гимцүү үед нь биш. Гимтгээс нөгөө бас нэг хамгаалж болох уртчлаад уурчлалт сэргийлэх хэмжлэгээний бүтээгдэхүүн зөндөө байгаа гэдэг. Одоо жишээ нь манай монголч нь одоо бүтээгдэхүүн нэг цагийн үе бодвол маш их орж ирдэг болсон. Амоц гээд байна, стил гээд байна. Энэ бүгд чинь бүгд л өсөнд одоо юу хэрэгтэй таны өсөнд одоо юу хэрэгтэй байна те. Тэр бүгдийг өгөх тийм хэмжлэгээний бүтээгдэхүүнүүд бүгд байгаа. Одоо энэ сүүлийн хүмүүсийг та мэдээж танаас мэрэгжлийн хүн учраас асууж байгаа байхгүй. Айгүй хүүс халцарт маш их болчиход байна л да. Бид нар боддог байсан хоо за нэг 50 гараал ирэхээр ер нь жоохон ингээд ах эгч нар ингээд үс нь унд юм байна, үс нь багс юм байна гэж боддог бол одоо уучлаарай. Үсний нөгөө юм аншлаган дээр очихоор бага насны хүүхдүүд хүртэл ингээд энэ тэнд ингээд өмцөм ингээд халцарсан юм байна. Тэр юм тохиолдод бас над дээрээс 2-3 удаа орж ирсэн л те. Бага насны хүүхдүүд 10 жилийн хүүхдүүд шүү дээ. Хөөрн үснэ ингээд тэр болохоор бүр мэдрэлийн ядаргаанд бүр тултал нь орсон байгаа байхгүй. Одоо чинь одоо компьютер одоо ер нь бол утас тоглоно, компьютер тоглоно. Дэлгэцийн хамааралтай. Дэлгэцийн хамааралтай болсон. Тэр хүүхдүүд ер нь 24 цагийн баг 12 цагийн баг дэлгэцийн хамааралтай болсон. Тий ядаргаанаас тэр одоо мэдээж ингээд пад утас эдрэн үзээд тэрийг ингээд тарчин давхар ажиллаад бас нэг мэдээж тэр ус халзах нөхцөлийг одоо бий болгоод байгаа. Наадах тэр чинь хөөхөн онгой байдаг штэ. Дээр үед болохоор нөгөө хүүхдүүд гадагшаа тоглоо явцдаг. Тэгээ аав ээж нь хөөж оруулдаг гэртээ орчих юм. Одоо болсон чинь гараач явцсан. Одоо гарч чи сакс тоглол хүүхдүүдтэйгээ яв гэ. Нөгөө тэр өөрчлөлт гэртээ тинээд өгөөч гэдэг. Гараад өгөөч наад гэрээ орноосоо гарч сүүлд нэг ер нь бол хүүхдүүдэд нэг юм гар утсанд онцсон хүүхдүүдийг эмчилдэг нэг тийм албадам нэг тийм колон байлээ шүү дээ. Бүх гар утсан интернетийг хурааж авцсан. Тэгээд нөгөө хүүхдийг чи нөгөө төмөс тариулаад, ногоо тариулаад, сакс тоглуулад тэгээ сүүлдээ нэг 2 сарын дараа нөгөө хүүхднийх гоё болцсон.
би хаана хүртэл өөр болд юм биш үү? Гоё. Тэглгүй яах. Яг хөдөө ингээд одоо сая 100 байгаад үтсэн чи яг хотод байгаа хүүхдүүд яг тийм байна ингээд уцсныхаа хэрэглэнээс салгаа болсон. Тэгээ хөдөө ингээд нөө сүлжээг байгаа тэр нь ингээд уудаад ерөөсөн. Гэтэ эхний 1 хоног хэцүү ах шиг байна. Тэгээ 3 хоногоор аюугаа гайгүй болоод тэгээ уцмуцаа мартаа тэгээ тоглоод нэг уул муул руу явж маавал тэгээ стрессээ тэгэж тайлаад бас яагаад ба. Ер нь сүлжээгүй газар нэг загасанд нэг 3-4 хоног ч юм уу явчихаар бас их амраад ирдэг тий. Сүлжээгүй газар нөгөө үнэтэй болохоо илүү үнэтэй болох одоо нөгөө нийгэм чинь илүү юм нөгөө юутай болчиход байгаа шүү дээ. Бохирдлихтэй, уцсны хэрэглээхтэй юм болчиход байгаа. Яг тийм тий. Хуучин одоо манай ээж мэжийн үед бол нэх гой салаа урт гизгтэй гоё ихчнэр байдаг байлаа шин ингээл намилцсан. Ерөөсөө будаг шун хургдгөө за нэг жилдээ нэг удаа доороос нь 4 уруул тайрдаг. Одоо ер нь тийм уртстай хүн гэж байхгүй. Үсэн ч тэгэж урахаа байц юм эсвэл. Ер нь уртстай хүмүүс байгаа. Байх уу? Тийм байлг байх уу? Ер нь нэг дундаж нас тэгэхээр чи барыг нэг 20-оос нэг 30-ийн хооронд ер нь бол дундаж ер нь гайгүй урттай өстэй шүү ер нь. Тий. Энэ тэгээд одоо шилэл ингэдэг байхгүй. Та нар тэгж бодогдгүй манайд заримдаа ингээд нэг юм өсчин дээр очиод буруу техниктэй хүн дээр очиод тайруулчлаа. Үс урахаа байчлаа. Ямар баларсан ингээл ер нь ярьдэн ш. Би бол одоо яг тэгсэн байгаа. Айл 5 сар тайруулсан үс мань яг хивэндээ л байна. Энэ одоо техникийн алдаа юу эсвэл миний үсний ургалтанд байна уу? Энэ юу л та бас нэг физиологийн асуудал бас нэг эрдэс дутдаг ч юм уу те. Тиймэрхүү зүйл бас байж байгаа. А тэрээс тэр техник буруу техник буруу байна гэж байхгүй. Техник буруу байх юм бол үс зүгээр өөтөл харагдана. А тиймээс биш ямар ч тийм ургалтанд бол ямар ч нөлөө байхгүй. Оо. Одоо тэр техникийг мэдээж одоо гой сайхан засахын тулд одоо та бүхний хэрэгэлдэг хамгийн чухал зүйл чинь одоо хайч нь байдаг, сенс нь байдаг шүү дээ. Тэр чинээгээр одоо энэ мастеруудын хэрэгэлдэг тэр үсний сенс мэс нь яасан ч үнэтэй байдгийн. Бараг нөгөө онгоцны юмны юугаар хийсэн гэл тэгээ ярьдаг. Тэр юу нүн үү? Тэглэхэн одоо бидний хэрэгэлдэг сенс чинь ингээл Валера гэж одоо мэрэгжлийн одоо төвчний сенс байдаг байхгүй юу? Тэрийг хэрэглэн тэгээд хайч гэмэл Тонди гээд Германы брэндүүд орж ирнэ. Тэр өгд маань болохоор ер нь бол саяас дээшээ үнэтэй. Тийм. Сам маань хүртэл ихэд Японоос заавалчгүй орж ирдэг нэг тийм самнууд гэдэг. Үсэн дээр маш гоё чөлөөтэй хурж маш чөлөөтэй гулгадаг тийм самнууд хүртэл. Бас хүртэл гулгадаг болчихсон. Нэг сони юм би харсан шүү дээ. Сошиал дээр, фэйсбүүк дээр явж ирсэн. Одоо зүгээр нэг актер нэг юм үс засалтай байхгүй, спорт маяг үсийг гудамжны нэг юм үс засдаг юм байна. Нэг 2-3 доллар хийгээл ингээл гарангуул 2 талаас сайхан аваад явандаа одоо та бараг та нарын мэрэгжлийг бараг булаах гэдэг байна тий. Тэр байх боломжгүй л дээ яаж чадсан. Тэр одоо бас худлаа юу тий. Тэр худлаа тэр яагаар л хийж байгаа л зүгээр. Яагаар хийгээд байгаа юм болоо. Төсөөллийн л нэг тийм. Тиймээс ч яг ингээд тийм хийх юм бол чи маш их өндөр мэдрэмж шаардж байгаа зүйл болохоор тийм байх боломжгүй л дээ яаж. За тэр худлаа юм байж. Тийм мэрэгжил булаацлагдахгүй яа гэж. Угаасаа байж лээ. Тэгээд энэ нөгөө нэг мэдээ шинэ жилийн баяр юм чинь таны хувьд бол мэдээж маш их ачаалттай байх. Тэгэл янз нь л бүрийн үстэй тэр үсний аяыг одоо нөгөө нэг жоохон махлагдаг хөвсгөр хүмүүс чинь намайг туранхаа гаргаарай гэж манай телевизээр тэгээд идэв. Тэр шиг тань дээр одоо айгүй хэцүү үстэй хүмүүс ирчээл хэцүү зүйл шаардах хоёр нь. Тэгэл байдгүй л яах. Чи мастер үстэй гэж ирээд манайхан жүндээ. Гэхдээ яг тэр хувимтай сайн ярилцсан тохиролцсны үндсэн дээр өсний бояга бол нөөц болцоог нь ашиглаад тэгэл маш их өөртнөө яаж хийгээд зөксөн байдалтайгаа тэгэл гаргаж штэ. Юмээс ч нөгөө нэг зураг харуулж би энэ шиг болно гэдэг юм бол байхгүй л дээ. Тэгэл яаж нэг л өөртөө сайн ярилцах хэрэгтэй. Гол нь нөгөө нэг бидний мэржил чинь маш сайн ярилцах ёстой. Үйлчлүүлэгчтэйгээ тэгжээж нөгөө хоёр талаасаа 100% одоо биеийн дээр итгэлцтэй болдог болохоор тэгээд нэг бүтээл гаргахын тулд маш сайн ярилцах хэрэгтэй. Энэ жилийн тренд өнгө юу ямар өнгө вэ? Үс засалтан дээр жишээлбэл ямар засалт их модонд байна? Ер нь бол тийм натурал өнгө ерөнхийд бол дийлэх зохилж байгаа. Байгалийн гэж ярмаа тий. Ер нь бол тийм бол байгаа. Тайралт гэх юм бол одоо ер нь бол нэг тийм яг л би одоо нэг тийм энэ жилийн тренд мөрөнд гэхээсээ илүү яг уг хүнд ямар үс гой зөгж байна. Тэр үстэл байгаасаа л гэж бод. Тиймээс заавалчгүй нэг би өнөөдөр трендээр дагаад одоо нэг болоод бүгд одоо ухаасаа шиг юм болчих бол тэр хэцүү шүү дээ. Зогсон зохиогоо бүгд нэг тийм үстэй байхаас энэ хонд яг хүн хувьд өөрийн нүд төрх тий би ялбар царайны төрхтөө харуулад үсэд сул маш тохиромжтой маш зөв сонголт гэж боддог. Зөв. Ерөөсө трендэд хурдахгүй шүү. Усын нөгөө нэг дуучныг нөгөө өсөд хүмүүс тайруулаад тэрийг дагаж хүмүүс тариулсан. Та тэрэн дээр юм хэлгүй танд ягач таа. Яг ингээд өөртөө тийм зохих хэмжээний тийм одоо төрхтэй тий торонхай морхай ч юм уу тий нэг ингээд яг ингээд
байвал бас. Игмний ясмасны юм гарсан марсан охтуудад л зөх. Дерби өнөөдөр бас үзэгчд маань бас гоё шинэ жилийн баярын гайхалтай уран бүтээлүүдэд хүрэх болно. Тэгээ шинэ жилийн хөтөлбөрн дээр явахлаар манай дерби тэнтэл зүгээр бүх зочдыг тэр тайсны урд бүгдийг нь зогсооцсон л тийм зүгээр дөргөөж байна. Тэгээ уран бүтээл ариун сайхан уу, сонь сайхан юу байна? Маш баярлалаа. Тэгээ яг энэ ярьж байгаа хоолойны өмнөөс л ерөнхийдөө уран бүтээл тоглолт ямар ариун байсныг 25 он маань үнэхээр гайхалтай жил байлаа. Тэгээд ер нь бол би ч нөө рэп урсгалын хүн учраас хоолой сөөлтөн дээр одоо яг мэрэгжлийн дуучид бол жоохон айдаг бол би ерөөсөө айдаггүй. Яг л баг өөрөө нэг юм сөнгө байгаасаа гэдгийг хүсдэг. Өвдөлтгүй ернээ сөнгө байгаа нэм одоо тембр магадгүй бас одоо ингээ өнөөдөр урцааны гудамжинд орсон мундаг уран бүтээлчд маань одоо тэн дэлхийн бүжгийн авраг за дээрээс нь дэлхийн одоо ус гоо сайхамжтай одоо яг юм дэлхийн гэсэн юм тодтолтой. Тэгээ би бас дэлхийн хүн болохыг 26 онд маш их зорж хичээж яг хөв хүнийхээ хувьд ажиллаж байгаа учраас та бүхэндээ бас дэлхийн одоо алдарт Lady Gaga гэдэг хүнээ Poker Face уран бүтээлийг Монголын те Дарма Озрын Ямсрын дээр би уран бүтээлч өөрийнхөө яаж дуулах вэ үзүүлт юм уу гэж бодлоо. За таны галт цагтаагаар тайлбарж өрж байна. Like him do and take this place. Fold him, let him hit me, raise it, baby, stay with me. I love it. Love came in Jewish and played his counter state the stars. And after he's been hooked to play this one, he's on his own. Oh, 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 oh. I get him high, show him my gun. Oh, 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 oh. I get him high, show him my gun. Body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Poker face, poker base. Poker face, poker base. I wanna roll it in my heart till we will be. I let a gamble is as fun as you're with me. I love it. Russian roulette is not the same without a gun. And baby, when it's love, it's not rocket, it's a fun. No, oh, 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 oh. I get him high, show him by the gun. Oh, 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 oh. I get him high, show him by the gun. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Poker face, poker base. Poker face, poker base. I won't tell you that I love you, kiss and hug you, 'cause I'm loving with my muffin. I'm not lying, I'm just standing with my love clock on it. Just like a chicken in a casino, take your bank before I pay you. I promise this, promise to get this head, 'cause I'm always. Shoot on the number body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Carrot mine, now we can be the one and poker face. Shoot on the number body. Poker face, poker face. Poker face, poker face. Ирч хүчин зүгээр ундарсан нэр уран бүтээлч гэж таныг л хэлэх бах та нэр. Вау, ямар гоё. Хэвээ бүр үнэхээр дэлхийн гарна гэдэг зорилго бол тун утгагүй биелэх ах гэж бодож байна, тийм ээ? Гэрэл атавшгэ.
Манай Соко дээр баярыг харахаараа штэ. Зүгээр яриад байжсаас ингээд ер нь тайзан дээр байжсэн юм тэгэл бид нар бол одоо хараад байна. Тэгээ одоо дуулсан бүжиглсэн бид ч гэсэн айгүйх бүжиглээ бас ам айгүйх сангасан тэгээ бүгдээрээс амныхаа цангаа тайлаад би нэрээ юмсээ идээд манайхаа гоё юмэр дайлах гээд байгаа штэ. Манай Cat Fruit Mongolia-гийн ийм гоё шинхэн жимс байгаа. Органик жимс штэ манайхаа ерөөсөө гэсэн үү? Cat Fruit гэсэн үү? Ах нэг Fruit гэдэг оргоод байдаг юм. Fruit сонсоод байна штэ. Cat Fruit-ийн гоё жимсүүд одоо нэрээ шинэ жил ингээл ерөөсөө жимс харахад шинэ жил харагддаг. Тэгээ цаанаа л ингээл яг тэр шиг манайхан бас юмаа бэлдэж амжаагүй яарж байгаа бол ерөөсөө аз жаргал алхамд тийм ээ маш хурдан хугацаанд таны одоо бүхий л юм чинь ингээ шийтсэн манайхан. Хамгийн гол нь жимс шүү дээ шинээрээ. Тэгээ озоноор ингээд ариутгачаар энэ ямар ч бактери үрждэггүй гэж байгаа байхгүй. Үнэхээр гайхамшигтай. Гэхдээ ялангуяа нөө нэрсийг аягүй сайн эзэж явах хэрэгтэй. Антиоксидантаар илүү байдаг. Тэгээ нөгөө нэрс ч одоо нөгөө хөшрөлтийн эсрэг номер 1 жимсэнд ордог байхгүй юу? Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruit Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Зуны үдшийн дотн яриаг санагдуулам тансаг амт. Байгалийн сайхан дамран суухад сэтгэл сэргээх зөөлөн амт. Урт өдрийн дараа альжаалаа тайлан суухад төгс тохирох цэв хүйтэн сэнгэнсэн амт. Энэ бүх мэдрэмжийг дэлхий дахинаа түгээсэн эгэлгүй нэгэн шараар. Сан Мигуэл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruit Mongolia. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцагааны гудамж нэвтрүүлгийн дэмжин ажиллагчаар амар бас амттай Cat Fruit Mongolia. Амуна ч бас хүнийг залуухан байлгахын тулд бас сони юм хийдэг хүн байгаа. Яа тэгэхээр штэ нүүрний массаж дотроо тусгай ингээ бэлээ өмсөж жагаад аман дотор массаж хийдэг гэж штэ ингээд ам руу гар нь ороод ингээд тэр одоо яаж тэр одоо хэн зохиосон юм бэ? Та зохиосон юм уу? Дэлхий дээр байсан юм уу? Дэлхий дээр байсан. Одоо ам руу ингээд хүн одоо тэгэхээр хүн хийлгэх үү? Хийлгэх. Хүний ам руу одоо ингээд амар юу хийх гээд ам руу ингээд гараа хийж жагаад энэ жавжи чи массаж л гэдэг байхгүй. Одоо энэ нөгөө арсчин дотор гадна талаас нь нөгөө зангирсан байгаа булчингуудыг суллаж өгч байгаа гэсэн үг. За. Тэгээд нөгөө энийг болохоор букл массаж гэж нэрлэдэг. Тэгээд энийг болохоор одоо Оросд анх нөгөө Израиль гаралтай Орос хүн энийг дэлгэрүүлээд дэлхийн одоо Европоор энийг бүр ингээд тренд болгохтол нь энийг явсан. Хэдэн жил болж байгаа юм бэ хөгжөөд? Нилээ одож байгаа энэ бол 10-аад жил болж байгаа. Тренд болоод 10 жил болж байгаа. Би болохоор Оросд 2 удаа очиж нөгөө мастер сургалт аваад тэгээд сурж ирээд нутагшуулаад одоо 8 дахь жилдээ хийж байгаа. Тэгээд ам руу массаж чинь тэгээ бас энэ хүзүүнээс шилүү хүзүүнээс доошоо ингээ бүтэн бие массаж. Тэгээ ер нь одоо тэр нэг курс нь ямар үнэтэй. Тэр одоо ямар байд юм бэ? Би одоо гайхаад байгаа. Одоо залуу
харагдсан тулд үнэ мөнгийг бол ингээд ингэлтүүлгүү дээ. Одоо нөгөө хүний нүүр чинь биеийн хамбалчинтай холбоотой байдаг байхгүй. Одоо бид нар даангийн нүүрэнд массаж хийгээд ямар ч нэмэр байхгүй. Нуруутайгаа толгоотойгоо одоо хамааралтай гэсэн. Тэгэхээр эхлээд заавалчгүй нөгөө нурууг судлаж өгч, нурууны булчингуудыг судлаж өгч. Одоо жишээ нь таны энд ингээд зангирсан байгаа даа шүү дээ. Энэ яаж яах гэхээр энд давхар өрөө үсгээд байгаа гэсэн байхгүй юу? Энд нөгөө зангирсан байгаа учраас. Энийхээ өдөр болгоо ингэж массаж хийж явах хэрэгтэй. Энийг тэгээд одоо жишээ нь энүүгээрээ нарийнхан хүзүүгээрээ нарийнхан болъё гэж бодсон шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бид хуримтлагдсан гормон гадагшилж чадахгүй байгаа учраас энэ хоёр ингээд зузаан болоод байгаа гэсэн. Эрэгтэй хүмүүст илүү тохиолддог юм маань. Хоол ундны үлдэгдэл хорчин гадагшилж чадахгүй байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг бид нэр хөдөлгөөн юм уу массажаар дандаа гаргаж явах хэрэгтэй байж байгаа. Одоо хөлсөөрөө эднэр тий. Тэгэхээр тэрүүгээрээ гаргаж чадахгүй байгаа учраас биед чинь хуримтлагдаад хаван үсээд өөх болоод байна гэсэн үг. Хэдэн цаг массажлах үү одоо? Ер нь өдөр болгон зөвөр өөх. Тэгээ над руу орж яриад байна. Энэ босдод руу наарж ярилтай. Хамгийн нөгөө тод нийтлэг жишээ таагаад. За энийг найрлагчид хэлж байгаа асуулъя гэж одоо ингэж одоо болчихно үгүй. Над руу хараад ах юм. Энэ чоочоо руу харалтай гэж одоо тий. Чоочоос дурахаа вэ? Манай батлагдах маань байж гин бас одоо. Тий. Тэгэхээр тэгээ түрүү нөгөө цаажааг нөгөө өсөл ярьжсэн болохоор бас энэ хуйх хүний гоо сайханд маш холбоотой байдаг. Хуйх 1 мм одоо нөгөө сулрахад нүүрний айрс 3 мм унждаг гэж үздэг байхгүй. Тэгэхээр бид нар та нар одоо сүүлээд үсээ самдаг уу? Айгуу сайн самдаг болсон таны хэлснээс хойш. Самнах сайн уу? Үсээ самдаг хүн байхгүй болсон. Ерөөсөө нөгөө баг байхад ингээд айгуу хээж нар ингээд үс самж өгдөг шүү дээ. Тэгээ бид нар ерөөсөө үсээ самдахгүй болсон. Тэр маань өөр ингээд массаж болж байдаг гэсэн үг. Тэгэхээр хуйхыг чангалж яадаг. Тэр чинээрээ айрс унжилт одоо баг байдаг гэсэн. Тэгэхээр хуйхаа маш сайн самнах хэрэгтэй эсвэл ингээд массажлах хэрэгтэй. Цусны эргэлтэн сайжруулах. Цусны эргэлт сайжрна. Ус уналт багасна. Өнгө харж хүн нэг айгуух байстай юм байна л да. Гоё ингээл өнгө харахаар цаанаасаа нэг юм одоо жишээлбэл нэг юм хайр татах өнгөнүүд гэж хүнд байдаг. Цаанаасаа нэг юм уцаарлуулах ч юм уу ингээд нэг юм стресстүүлдэг өнгө хүртэл байдаг шиг. Өнөөдрийн бас нэвтрүүлгийн маань бас нэг зочин яг одоо ирсэн байгаа. Та бүхний юм даваагаа урья. Ваа, сайн уу даваагнэ. Тэгээ өнгөтэй хүн гэж өнгөтэй л орж ирэх юм аа. Вау, за баярлалаа. Ишээ та энэ рүү суучих та. Надад манай зочдод бас өнгөтэй байгаа хаа. Эхлээд би авчих шиг болдог. Тийш гэж асуучих. За сайн сайхан юу вэ? Сайн байцгаана уу? Ажил ихтэй байх шиг байна уу? Ихтэй юм да. Нэр цэцэг өнөртэй л. Юу? Ингээд нэр хүн яг тэгтэгтэй цэцэг хараад ингээд бүр ингээд баясаад өнгө хараад юу байдаг. За анх удаага эрэхтэй ер нь бол би харж байгаа. Ер нь бол яг энэ салбарт эмэгтэйчүүд их үүдэн шүү дээ. Яг Флорес яг цэцгийн бизнес цэцэг юм дээр. За яагаад яг энэ бизнес руу орчих вэ? Ер нь хэнийг баярлуулах гад ингэж вэ гэж. За юуны өмнө сайн байцгаана уу? Телевиз үзэж байгаа нийт үзэгчтэй болон точлж ирсэн зочдтой бас ингээд энэ өрөө минь дүргий. Тэгээд тун удахгүй болох ч шинэ оны бас баярын минь дүргий. Баярлалаа. За би болоод ирэхээр Night Flower цэцгийн дэлгүүрийн. Тэгээд манай цэцгийн дэлгүүр болоод ирэхээр 24 цаг үйл ажиллагаагаа явуулдаг. Нэг онцлог. Нөгөө онцлог нь болоод ирэхээр цаасаар биш цэцгээр гэдэг үрээтэй тийм би бодлол яг үсгэн байгуулагч таваад юм байна. Цэцгийн Florist байна. Даваа зүүн гарааны харуул та. Энэ одоо ямар муур юу шилжсэн бэ? Энэ манай муур л дээ. Шилвэсүү. Жижиг муур. Main Coon үйлдвэрийн муурахгүй юу? Ер нь бол маш том ер нь хурцгүй бараг өстэй юм шиг харагдаад байх юм. Нөө шилүүсний төрөл, мигийн төрөл гэж бас явдаг. Ховор баха тий. Тий ховор. Та нэг ингээд сайн харуулт ингээд аваад бүр ингээд камер хараа. Би бас өөрөө үйлдвэрийн муур тийжээдэг байхгүй юу? Тийм. Хор муур тийжээдэг. Тэгээд цэцгийн салбарт тэгээд бас нэг эрэгтэй хүн бас байхгүй. Муураа авчихсан бол их гоё байжээ гэж бас бодлаа. Харин тий. Тэгдэг биш нэр мартсан байна тий тэрийг ерөөсөө. За яг дараагийн удаад муур авчираа заяа. Тэгээ одоо сүүлээд мэдээс нэг шинэ жилгээд ажил ихтэй л байгаа хэл тэ. Жишээлбэл өнгөн дээр тоглолт хийх юм бол би даваагийн нэг тэр стори ер нь хийх юуг нь харж ирсэн. Хүмүүс хар цэцгээ ер нь хэр барахтай нэг таашааж ер нь бол үздэггүй болов гэж би бодсон. Тэгсэн чи эсрэгээрээ хамгийн их хүмүүс сонгодог ерөөсөө олддгүй цэцэг штэ тэгээд идэв л ш тэ. Хар сарна гэж байгаа үстэй тий. Харин тэ Монгол ер нь байдаг боловч яг хар сарныг үзчихсэн үү манай зочид? Хар сарна байдаг гэж би сонсчихсан. Би бол харж байгаа. Яг уу яг бүр өнгөний хар сарна гэдэг зүйл бол тэр бол одоо лабораторийн аргаар л гарах. Тэгснээс яг тармил хүлэмжнээс гарах хар сарна гэж байхгүй. Зүгээр өнгөнд оруулсан тэгээ нөгөө хүмүүсийн одоо гоо зүүн одоо мэлмиг л баясгаж байгаа зүйл гэх үү те. Тийм өнгөнгийн цэцэгнүүд бас гарна.
энэ баглаан дээр одоо хэлэхэд одоо энэ өнгийн рамашканууд чинь бүгдээрээ будаг ууцсан цэцгнүүд байхгүй юу. Яг оригинал ер нь яг натурал яг өнгөтэй гэдэг нь болоод тэгэхээр энэ мини сар байгаа байхгүй юу. Одоо энэ башрыг одоо өөрийнх нь төрлөх яг өнгөтэй цэнхэр өнгөтэй башрыг эдгээр шаран өнгөтэй хаанаасаа ер нь уулгачдаг байхгүй юу. Одоо нөгөө нэг савнд хийгээд зориултын савнд хийгээд будагтаа усанд хийгээд явхаар дээшээгээ усаа уугаад тэгээд ер нь дэлбэнүүд болсон юунууд нь бүгд өнгө ордог байхгүй юу. Одоо энэ рамашка ягаан рамашка гэхэд одоо доороосоо ягаан өнгө явсан усаа давхар будагтаага уусаар агаад ягаан болцсон байгаа байхгүй юу. Цэцэг хүртэл цаан чи хөөе бодгонд ордог юм байна. Байна тий нэр. Ийм л байдаг л гэж бодож байлаа шүү дээ. Харин тий. Тэгээд яг хуу түрүүний яг нөгөө нэг Хөгжийнхаа ярьжсэн зүйлийг бас яг өмчлүүлээ яхад эрэгтэй флористууд яагаад бий болдог вэ гэдэг зүйлийг одоо би бас хэлье гэж бодож байна л да. Яагаад вэ гэхээр тодорхой хэмжээний яг нөгөө нэг эрэгтэй эмэгтэй гэл ингээл амар гендрийн асуудал яригддаг энэ дээр. Тэгэхээр миний хувьд болоод тэгэхээр зүгээр хүний яг тухайн хүн өөрийнхөө сүнсийг хооллоод өөрийгөө гоё хөгжүүлж чадвал юу л бол юу хийж чадах байх гэж би бол боддог доо. Тэгэхээр бид нар бие биенийхээ одоо хүсэж зорж байгаа дээрээс нь яг мэдж байгаа бүх зүйлийг бид нар өөрөө яг хүсээд сүнсэн сэрсэн цагт бол бид нар юу л юу хийж чадах байхгүй юу. Тэгэхээр бас мундаг салбарын хүмүүс ирсэн байна. Та бүгд баярлалаа. Баярлалаа. Баа, өстой гоё. Тэгэд ингээд одоо нэгэнт бүгдээр гоё яриа өрнөж байгаа юм чинь шинэ жил бас боллоо. Одоохон болооч өнөөдөр чи 27-ны дугаар гэдэг чинь төд хүн болгонд гадуур айгүй зам утаал явж байгаа. Тэгээ шинэ жилтэй холбоотой хамгийн гоё эсвэл дурсамжууд 31-ний ойр ямар ч гэсэн төмөрөнд хилээ нагаад хамгийн сайн авсанд нь тортой бэлэг өгнө гэж би хэлээ 2 удаа л нааж ирсэн ёо. Аим шигтэй бүр. Ойдмохтой би метронд яг 31-ний гаргаж байсан. Манай найзууд ингээ уулзгаа явж байгаа. Тэгээ ууг нь бол нөгөө оноо хамт гарахгаа явж байгаа. Тэгсэн чинь нөгөө манай найз яг метроны гадаа хүлээгээд бид нар метро Солонгост ч тий. Тэгээ бүр ингээд нөгөө яг оноо ингээд гаргаад өнгөрсөн метронд тэгээд айгүй харамсалтай ч юм шиг яж шиг тийм өнгөрөөж. Тэр жилингээ метронд явах гэж байгаа юм шиг мэдээж. Бага насны дурсамж бол үнэхээр тод үлдсэн. Миний аавч уурхаач хүн ээж бол надынхаа өрөөнд бас прокурор байсан. Тэгээд бид нар чинь бүх юмыг айгүй тий бүтээлч байсан байна. Одоо бичгийн цаасыг нуглаад тэгээд тэр дээр нь шинэ жил баярын мэд хүрээгээд нөгөө палмастраар ингээд зураад тэдний хөөгддөг. Тэгээд нэг айлм нэг мандрин тэгээд нэг гурван чихэр тэгээд цагаан самар тэгээд бүгдээр ингээд зурж ингэж тэгээд үдээсний машинаар үдээд тэгээд гэрээ өөртөө чимэглэнэ гэл нойлын цагаан уцаар ингээд бүх таазаа ингээд ханлууга хатж байгаа л тэгээд ингээд унжуулаад тэрийг цагаан эмлийн цагаан хөвөнгөөр ингэж яагаал имиж ингэж юу хийгээ. Тэгээд манай аавч өөр уурхаач бас яруу найраг өчтдөг хүн байсан. Тэгээд 5 6 номтой л доо. Тэгээд өөрөө бас зураад биднээр бас зуруудаад тэгээд ингээд өөрсдийнхөө гараар хийс үтээсэн тэр гоё чимэглийг ингээд хийх бол одоо үнэхээр одоо хүүхдийг сэтгэлгээний хувьд ч гэсэн ур чадварын хувьд ч гэсэн хүүхдийг хөгжүүлэхэд тэгээд тэр халуун зүрх сэтгэлээ тэдний хүүхдэд өгнө гэдэг айгингаа бэлдсэн. Тэгээд нэг альмны хайцсан дотор ингээд бүгдийг ингээд хөрх хийцэн байдаг. Бичгийн цаастаа. Тэгээд тэн дээр гоё яг гараараа зурсан яг нэг л нэг шиг дахиад давтагдчихгүй бүтээлүүд хийж тавьж байгаа байхгүй. Тэгээд тэр бэлгэний уутчин тэр цаасан савн дотор нь юу байгааг нь мэдэхгүй. Яг одоо гэлгэруудаас харсан. Тэсийн ядуу хүлээж мэдэхгүй. Тэгээд тэр чи эко. Тэгээд бүр яг хүн яг сэтгэлээр тэдний хүүхдийг орж ирэхэд тэдний хүүхдтэй шүү дээ. Тэр орж ир тэрэнд өгнө гэл ингээд айгүй хөөрх ингээд ээж аав маань ингээд бэлдсэн. Ямар ч гоё тийм зүрх сэтгэл гоё байсан. Тэгэл ороод ирэхэд хүүхдүүд нь айгүй тэр авч байгаа тэр хүүхдийн нүдний гал их гоё байдаг байсан. Тэгэл ингээл өгөн гутал чинь тэргүй авч байгаа. Баялаа гэж хөрх энийг л аваа юм тий. Тэр эднэр бол айгүй сайхан дурсамж хүүхднээс. Тэгээд тэднэр маань бас их хүүхдүүдийг бас их санаачлагтай, их зүрх сэтгэлтэй, бүтээлч болох энэ шинэ жилийн айгүй тийм юу. Тэгээд тэр шинэ манайх бол үнэхээр гоё тэр нөгөө гэр хороол байсан. Ихтэй байшинтай байсан. Тэр байшингийнхаа бүх таазыг тэгэж ингээд нойлын уцаар ичээд ингээд чимэглэнэ гэдэг болно шүү дээ. Айгүй гоё. Тэгээд аав маань бас ингээд нарийн турбан дээр ингээд яачаад тэгээд энэ нарийн мөчүүр тэгээд өөрөө гараараа ингээд юу хийж ийсэн. Гацуур мод хийж ийсэн. Тэгээд одоо аав тухайн үед авч ирсэн тэр фосфортаа нэг тоглоомод байдаг. Одоо тэр шүн гэрэлтдэг тий. Шүн болохыг хүлээгээл тэр фосфор гэрэлтдэг тэр фосфортаа тоглоомыг харах гээд аягүй хүлээдэг гэсэн. Тэгээд одоо тэр тоглоом одоо хүртэл байгаа.
Энэ одоо 50 гаруй жил боллоо гэсэн үг шүү дээ. 50 гаруй хагас 100 жил халгалсан байна шүү дээ. Одоо манай гэрт одоо ингээд бас нэг сайхан зүйл нь юу вэ гэхээр тэр 12 дугаар сарын одоо бүхлөт 1 сарын хүйтэн өвлийг тэр гоё жаргалтайгаар өнгөрөөд тий. Тэгээ 1 сарын 1-ээс чи одоо цаашаа нэг сар төсчгээд цагаан сар болчих шүү дээ баг тий. Тэгээд шинэ жилийн чигээс актер хүлээдэг байсан. Тэгээд нөгөө төмөр нуглаад ингээд чарах хийгээд ингээд болгодог байлаа шүү дээ. Олгож ирдэг шаруулж марвал харайлгаад марайлгаад ирэл тий. Яг шинэ жилийн өдрөө ахтайгаа цуг коки тоглоно гэд гал дээр ахмаа нөгөө мод ингээ урталтныг хадаас одоо нөгөө күлүүч ихгүй бокон захиур хийхгүй тэгсэн чи би айгүй нэг ахыгаа дагаад ах маань өнгө мөрөн дээр тавиад гарахгүй юу тэрийг тэгэн гут би галын хүн дээрээс нөгөө дэгээ төмөр аваад ингээд хүзэн дээр тавиад тахсан чи хүзүүг хараа одоо халуун тэгээ төмөр тэгээ бөө тэр шинжлэх өдөр зүгээр бадасч яж хүзүүг төглөө ахыгаа дээр ямар өмнөхийн баяр ах бол ингээ дэгээ төмөрөх ингээ зохих гээд байгаа тийм их юм болж ийла. Одоо хүний амьдралын цикл их хурд юм аа. Гэтэ яг бид нар энэ ертөнцийн ямар хугацаатай ирснийг ямар хугацаатай визтэй ирснийг бол мэдэхгүй шүү дээ. Виз хийгээд дуусна тэгэл тийш яв. Тэгэл одоо байгаа энэ цаг хугацаанд оршин байгаа энэ хугацаанд бид нар ямар юу хийх ёстой тэр өөргөө биелэх нь чухал байгаа. Юмыг хоошин тавихгүйгээр юмыг нэг гэлгүүгээр хийх ёстой зүйлүүдэд өдөр тутамдаа ингээл хийгээл явах юм наад жаргал байдаг л та. Юм нэг хоошин тавихгүйгээр хийгээ. Тэгээ юм тэр бом чинь нэг төгрөгөөс нэг мөнгнөөс эхэлнэ шүү дээ тийм нэг центнээс эхэлнэ. Сокогийн шинэ жилийн гоё юм бэ сонссон. Энэ үед төрсөн бала. Манайхас нэг өвөөтөгөө ер нь он гаргасан дурсамжууд хамгийн гоё. Шинэ жил бол яг нэг юм яг хүмүүсийн дурсамжинд байгаад байдаг болохоор бүх юм ингэж санагдаж бодогддог тий. Ганцоогийн бас одоо дэлхийн аврах хүний хувьд энийг би бүр дахин хэлээд байна. Шинэ жилийн бас гоё юм дурсамжтай зүйлүүд юу байна? Ер нь баяр болохлээр ачаал ихтэй байдаг ч гэсэн нэг гэл хөлсөн аваад суух тэр мэдрэмж бас гоё хаа тий. Төлбөр хаана нэг маш олон нэг ингээд баярт нь маш ажралтайгаар явуулах болсон маш гоё. Хүнээс баярлаа гэдэг үгийг сонсох маш гоё мэдрэмж үүтэй. Тийм шинэ жилээр нь ялангуяа олон баяр байдаг манай монголчин. Баяр болгоноор баярлаа гэдэг үгийг сонсоод үлдэх бас гоё тий. Миний хувьд бол хамгийн дурсамжтай бол манай ээж тэгдэг байсан. Шампансны бөглөөнд оногдсон тэр жилд амар азтай хямартай байдаг гэж. Тэр тэнгүүтээ би чинь тэгээд оногдчих гол ингээд тэгээд яаж игээд төрүүлж аваад тэгээ би чинь тэр шампансны бөглөөг бараг цуглуулах шинжтэй болоод бараг тиймэрхүү нэг дурсамжнууд л их тод байд юм да. Ямар ч гэсэн аз хямартай болчих гол тэгээд шампансны бөглөө боодонгод бөглөөг нь хайгаад оногдчих гол гэдгээс. Хаана онох гэдэг. За манай оногдсон шүү дээ. Дээшээгээ хөөрөд толгой дээр даг гэдэг бас. Яг лизи эфир дээр пут гэсэн чинь толгой дээр ойгоо яваа. Толгой хямартай байсан юм да. Ер нь одоо хямартай байх шиг байна. Тэр явдлаас хойш айгүй мэрэгжлийн буудуулдаг бас ерөөсөө асгахгүй. Одоо жоохон байж байгаа буудуулнаа. Гэтэ шампансыг бас асгарахгүй болохоор бас онцгүй те ингээд гоё оргилжлээ үл оргилуун дарс гэдэг зүйлийн утга нь гардаг юм шиг санагддаг. Миний хувьд өөрөө энэ жил бас одоо яг нөгөө Сокогийнхаа өсшгээ ягаан өнгөнд их дуртай болсон. Тэгээд нөгөө одоо наманаагч маань хэлжсэн төлөвлөгөө гэдээ ярьжсэнтэй. Миний төлөвлөгөө бол яг нөгөө нэг одоо ч нөгөө сошиал те AI хөгжсөн орчинд чинь утас болол яг л нэг хүний номер 1-т анд нөхөрлсөн байна. Тэгээд энэ дээр ингээд ерөөхдөө бүх ажлуудаа төлөвлөждөг. Тий ягаанаар тэгээд яг энэ дээр яг 25 он байна. Фүүл сайхан дүүрэн сайхан жил боллоо. Тэгээд өмнө жилийн яг нөгөө яг завгүй гүйж явах хүмүүсийг баярлуулж авах явцад би бол яг айгүй азтай аав явах. Ягаад гэвэл жилийн 12 сарын 2 өдөр баярлалаа. Учир нь 12 сарын 30-нд манай аавын төрс өдөр 31-нд баяргийн 2 өдөр манай гэр бүл тэмдэглэдэг. Тэгээд тий жиг өмнө жил яг нэг завгүй байж байхдаа ганцхан аавын төрс өдрөөр ажил авахгүй даа гэж байгаа яхад за хүн л юм чинь хүмүүс баярлуулъя гэж зааваа байж байгаа хичээл 1-2 газар руу орсон чинь 2 шинэ жил болж хагаад хандуур сайн бацаа яаз гэдэг дөргөөч буугаад ирсэн чинь нөгөө за одоо нэг таацгаа их гэсэн би ч дуудаагүй шүү дээ. За баярлалаа бачиг ахаад дэшээ гарч баярлуулчаа. Тэгээд нөө аавын төрсөн өдөр болох гээд байдаг. Зэрэгцээ дөрвөлжлөлөө шинэ жил болох гээд байдаг. Тэгээд ямар ч яварсан аавынхаа төрсөн өдөр дээр амжиж ороод. Тэгээд нөгөө аавыгаа би өмнө жил яг нөгөө сорж сох TikTok хийлгээд нөгөө
50 сурж яхад нь no гэсэргээд 49 болгож 60 солдог шиг ямар ч яг өнөөдөр 25 дугаар согдлын зурцагааны гудамжийг үзэж байгаа л охиныхаа бас бүхэл зарыг даадаг ээж аавдаа хайртай шүү гэж хэлмээр байна. Тэг өнөөдрийн урцаагааны зочдын маань ч гэсэн ээж аавууд нь урцаахан наслах болтугай. Тэгээ магадгүй тэнгэрт байх юм бол охин октоудаа хөвгүүдээ хараад бахархаж байгаа бах. Тэгээд Монголын мянган сайхан ээж аавууд уртудаа наслаж аз жаргалаар бэлхэн цэнгэх болтугай гэж ерөөлээ. Яа. Яваа хөөрхий тий. Тэгээ манай даваагийн хувьд бол бас шинэ жилийн өөхт өгөх байгаа маш их завгүй байдаг баха. Яг флористууд бол бүү өста шүнжэнгээ ажилт юм л шүү дээ. Тэгээ би нэг зүйлийг бүр асуумаар санагдтыг. Яг энэ салбарт жил ажилласан ч гэсэн магадгүй нэг зарим хүмүүс ингэ цэцэг ойлгодгүй хүмүүс гэж үнэхээр байдаг юм бэлээ. Авж байгаа тэр мэдрэмж нэг юм унтсан эсвэл ингээл хүчих юмд яах гэж гэл. Тиймэрхүү зүйлүүд бас магадгүй аваад тэр гоё баярлж байгаа үйлчлүүлэгч сэтгэл явах байдаг юм. Мэдээж баярлж байгаа хүмүүсийн тэр догтлол тэр мэдрэмж надад бол маш их урам өгдөг. Яг өөрөөдөө хэлснээр нэг 2-3 тийм асуудал гарнаа ер нь байна. Хэд ч нь бас л тэгээ нөгөө нэг эвгүй мэдрэмж шүү дээ. Нэг юм зах бараг наанаага хайчихгүй даач гэх юм уу тий. Манай ер нь жоохон энэ зарим нэг тий эмэгтэйчүүд ер нь жоохон мэдрэмжгүй хатуу хэлэхэд ер нь айгүй мэдрэмжгүй тэгээд ирчүүдийгээл төмөсгээл тэгээд үүдэг яг ухтаа бол эмэгтэй хүн гэл ингээл нэршил аваад байдаг мөртлөө эмэгтэй хүн өөрөө тийм торгон мэдрэмжгүй байдаг. Дээрээс нь өнгө ялгадаггүй. Яг харин тийм ээ. Тэгээд айгүй тийм цэцэглэл цэцэг гэдэг тийм нэг үнэлэмж өгөөд байдаг. Тэгэхээр тэр хөдөлмөрлөж байгаа одоо би одоо флорист хүн юм чинь тэр зүйлийг сонсоод миний бол амар урам хугардаг. Нэлийн хүнд байдаг. Гэхдээ яг хуу тэр бол зүгээр тоотоо хийдэг. Нэг гарын 10 хуруунд багтахгүй гуйвал байдаг. Тэгснээс нийт эмэгтэйчүүдийг би бас тэгээгүй шүү дээ. Бүсгүүчүүд маань ер нь тэр даамаа одоо ер нь одоо тийм тэр даамаа ирчүүд ер нь юу цэцгэнд ордог болсон. Маш хүчтэй орж байгаа. Ширээн дээрээ одоо цэцэг декороор тавих ч юм уу тий биендээ бэлгэлэх одоо эрэгтэй хүн магадгүй найзтай тий төрс өдөрт явах гэсэн чинь үгүй яагаад байж болтгүй гэдэг тийм зүйлийг айгу дөхөн одоо тийм стил гардаг болсон байлээ. Яагаад вэ гэхээр эрэгтэй найзтай тэр найз нь амьдралдаа анх удаа цэцэг авч байгаа тэр мэдрэмж ямар байдаг вэ гэж ярьж байгаа л би найзтай цэцэг өгөх гэсэн ялав за ямар шийдэл байх вэ гээл тий тэр шийдлүүдээ бас ингээд айгүй торгон мэдрэмжтэй байсан. Тийм болохоор бас энэ нэвтрүүлгийнхаа зочдод би бүгдэнд нь бас цэцэг бэлдэж ирсэн. Тэгээ манай дэлгүүрийн цэцэг бас одоо ирж байгаа. Тэгээд бүгдэнд нь нас бүгд ирсэн биш үү? Энд чинь л яг нөгөө нэг сэтгэл мэдрэмж гэдэг зүйл байгаа дээ тий. Баярлалаа. Би нэг юм цэцэг авж байгаа хүмүүсийн нүд тэр харт зүрдлээ айгу гоё байдаг тий. За хүүхдүүдээ эхлээ өгж байгаа. Араас нь ирчүүд нь ивэ шүү. Ганц байж за. Ирчүүдийн өнгө нь бас арай өөр байгаа дээ. Гоё юм аа. Ингээд уусаад ямар гоё. Ямар гоё юм бэ те. Цэцгэрээ нэг чирслийдэх үү? За тэгээ. Манай цэцэг авсан хүмүүсийн яг мэдрэмж одоо яг ямар вэ? Жишээлбэл ирчүүд маань. Хүүхнүүд бол дараа нь хэлье. Гой сууж байгаад хэлчихье. Ганц сууж цэцэг авах мэдрэмж. Яг нөгөө ялагч болоод авдаг ч яг энэ цаг хугацаанд. Яг энэ цаг хугацаанд бол маш гоё байна. Маш гоё яг аз жаргалын юу ажиллаж байна. Хамгийн юм ингээл. Интернетийн ядарч байна. Гоё юм байна. Цэцэг авнаа гэдэг чинь амьд байгаагийн мэдрэмжлтэй. Оо яг. За манай энэ хөхөнгийн цэцэг бол үнэхээр одоо гоё нүд баясч байна. Үнэхээр сайхан. Би бас нөгөө хуучин явж байгаад бас цэцэг авч ирсэн. Хаана авч ирсэн гэхээр Мянмарт яваад энтэгч явж байгаад нөгөө ингээд хүүхнүүд ингээд зочноо өгтөнгууд яг энэ цэцгийг ингэж хэлхээ хийгээд хүзүүн үзүүлэлт хийгээд гоё гэж хийж өгдөг. Тэгэхээр тэр тий амьд цэцгээр тэгэхээр хүзүүнээс ингээд зүүцсэн цэцэг чи ингээд гоё үнэртдэг юм байлээ. Тэгээ би бас одоо манай дүүдээ даваадаа юу гэж хэлэх чинь гэхээр одоо ингээд цэцгээр зарим цэцгүүд чи ингээд
зарим ингээ буучдаг штэ. Яг ингээд энүүгээрээ байхад хэцүү болчдөг. Гэхдээ тэр цэцэг нь гоёороо байдаг штэ. Тэгэхээр яг тэр цэцгээрээ гоё цэцгэн ирэх хийгээд гоё зүүж өгөх юм бол бас их гоё юм байлээ. Бас их шиний марж ирлээ гэж. Цэцэг гэдэг чинь бол ер нь хүн дандаа туршиж үзчих. гоё энерги өгж байгаа штэ. Тийм үү. Дэн шүлжээд ер нь яг Болохоор байна ер нь. Үлзээхийн хилдэг шиг ийм гоё цэцгийг авцсан. Энэ мэдрэмж бол хизээч арилахгүй л дээ сэтгэлээс. Гэхдээ энийг ингээ гоё хадгалмаар санагдаад байдаг байхгүй. Ингээл удаан байгаалгаас тэр минь өгсөндөө гэл ингээ хармаар өгдөө. Цэцгийг ер нь яаж удаан хадгалах боломжтой вэ? яг хадгалах яг ийм бүтцээр нь хадгалахын цэцэг гэдэг чинь ондоолтой мөхчүүлэх ч юм уу эсвэл магадгүй мэдээж нөгөө нэг дээр нь зориултын юугаар л хатаах. Эсвэл бол нөгөө нэг дээр үед чинь бас нэг нөгөө нэг дэвтэрний завсар ч юм уу ингээд хатаад байгаас одоо тэр чинь нөгөө нэг одоо айгу тренд дурсамжны дэвтэр дотор хийг ингээд хатсан байдаг шүү дээ. Одоо тэр чинь бүр нэг урлаг болцсон нөгөө хэрбэрийн тийм одоо бүр нэг урлаг болцсон. Тэрүүгээр ингээ мандаалаа хийгээд бүр урлаг болцсон байлээ. Тэгэхээр нөгөө нэг техниктэй болсон одоо яг өөрөөр нь ингэж хатаа гэвэл мэдээж одоо юу гэдэг тодорхой хэмжээний ус өгөхгүйгээр л хатаах багтаа юм. Ус өгөхгүйгээр эсвэл доор нь зориултын одоо нөгөө мөнгөжүүлэх тийм одоо нөгөө би хийсэн ш цэцэгчийн ишнээсээ усаа удаг тэрэнд нь усанд нь хийх байхгүй юу юм бол. Тэгээд цэцгийн усан дотор ингээд хадгалдаг шүү дээ тийм ингээд нөгөө далийн ингэж хайчилж агаад элсэн чихэртэй бас тэгээд мөстэй бас хийдэг зүв үү? Зүв яг уу. Зарим нь спрей тийм яг энэ болоод ирэхээр яг нөгөө нэг гэрийн яг хэмжээнд хийж байгаа зүг шүү дээ. Цэцэг одоо ам баригч гэж ярьдаг байхгүй юу? Кристалл гэдэг. Тэрийгээ ер нь яг тэрийгээ худалдан авагч нар өөрсдөө яг цэцгийнхаа дэлгүүрээс хүсэх хэрэгтэй байхгүй юу? Тэрийг хүсээд яг тийм зориултынх нь ам баригч нь байна уу гэдгийгүүл бид нар васадаа хийгээд ширээн дээрээ маш удаан байлгаж боломжтой. 2 хоногч юм уу. Маш тайд нар ч сар болчихдог шүү дээ. Ингээд цэцээ салиулаад айгуу удаан байдаг. Одоо ер нь манай цэцэгнүүд болоод тэгэхээр яг тэр ам баригчаа ер нь ууцсан цэцэгнүүд байхгүй юу. Тэгэхээр хайрцангуй ер нь удалдаг. Хүмүүс ихснээ танаа цэцэг чинь яагаад удаад эдний цэцэг яагаад үхээд идэв тэгээд байдаг бас. Тэгээ өнөөдөр болоод тэгэхээр яагаад ийм өнгөний сонголт хийсэн бэ гэхээр өвлийн үйлрэл чи өөрөө нэг жоохон өнгө муутай ийм нэг ойлгонсон үлрэл ч гэдэг юм. Тэгэхээр шинэ жилийн яг 12 сар гэдэг зүйл чи өөрөө өнгө дагуулж ирдэг маш баяр баясгалантай болохоор би албаар ийм тод өнгөнүүдийг сонгосон. Тэгээд дээрээс нь эфиртас аягүй тод гоё гаргах байх гэж бодоод өнгөнд таашгаар ингээд шүү. Нийл ягааны нөхсөн байж ганцхан нийл ягаан чи өөрөө ялалтын өнгө л та. Нийл ягаан чи өөрөө ялалт болсон. Тэгээд дээрээс нь айгүй нөгөө энергийн төвшнийг дээшээгээ өрөөдөг. Тэгээд дээрээс нь алтар цуг нийл ягаан чи хааны өнгө. Оо бас мэдмээр юм биш үү? Манайх яг нэг альтруу даваад байсан. Цэцгэл бол цэцэг гэж битгий хүлээж авч энэ болгон чинь утга учиртай. Жишээлбэл одоо нэг шинэ жилийн үдс нэг хайртай бүсгүйч ус залуу гомдоцсон бол одоо ямар өнгийн цэцэг өгвөл тэр хүнийг ингээд тэрийг мартуулах боломжтой. Сэтгэлийг татах өнгө гэж байна оо. Тэгэл хүн гэхдээ ер нь яг өнгө гэхээсээ илүүтэйгээр өөрийнхөө мэдрэмжийг гаргаж яг өөрийнхөө ийм өнгөний хоршлыг гаргуул тэр хүн бас айгуу сайн ойлгоно. Одоо түрүүн ярьсан шүү дээ хар сарнаа өгвөл яах вэ? Заавал хар сарнаа гэдэг чинь үхэлд бэлэгддэг. Эсвэл бол салах юм уу ярийн тудам гэж тэгээд идэв шүү дээ. Биш шүү дээ. Одоо орчин үе гэдэг зүйл чинь айгуу нүдний одоо хилэмж бидний мэлми гэдэг чинь шал өөр зүйл хардаг болсон. Би түрүү хэлсэн шүү дээ. Сүнсээ сэрээж чадвал гэдэгтэй адилхан. Бидний мэдрэмж гэдэг торгон мэдрэмж тэр өгж байгаа өгөгдөл авж байгаа тэр зүйл бол маш ондоо болцсон шүү дээ. Тийм болохоор би биэндээ одоо нэг ийм уйдгартай зүйл өгчөөснөөс өөртөө сонгоод зохиомжоо хийгээд бас өгвөл бас айгүй гоё баха. Вау. Тэгээс ганц ягаан одоо орсон ахта энэхүү номон нэгж байгаа хийсэн бүтээлийг өмөр санагдаа шууд ингээд таад яахгүй. Эхлээд танд өгье. За баяр бас нийл ягаан өнгөтэй өгөө. Бас нийл ягаан. Нэвтрүүлэг дуусгаад бүгд нийл ягаанаа байна. Тэгээд шинэ жилийн баяр бол угаасаа жимсгүй байна гэж байхгүй. Тэгээд даваагаас гоё жимсээрээ дайлаа. Манай Cat Fruit Mongolia бүхий л гоё амттай жимсүүдийг ингээд нэгэн дор сэтгэл шингээж ингэж хийсэн байгаа. За амсаад нэг гоё сэтгэлээ бидэнтэй хуваалцаа. Ямар гоё шингхэн байгаа сте. Гэдэг. Тэгээ манайхаа одоо мэдээж баяр болж байгаа гадуур айгүйх төгжрөөтэй байгаа учраас та хэд маань гэрийнхээ айл ойлгохон заа номон E-Mart гэд томоохон сүлжээ дэлгүүрүүд рүү шууд очлоо. Манай Cat Fruit-ийн одоо 10 гаруй нэр төрлийн жимснүүд байгаа шүү. Хамгийн зөв сонголт байх болно.
Би даваагаа бас гоё юмар дайлмаар байна. Юу гэхээр ийм гоё цэцэг авчихсан юм чинь да. Манай одоо 140 жилийн түүхтэй Сан Мигель бий. Оо цагаарай надаа. Гайхамшигтай бив шүү. Өдөрт нэг юм гаргаад. Ер нь аман дөрхтэй алтан шумуулууд гэж байгаа. Асар их бол арслан заа мэд гэж байгаа шүү. Хэдэн дөрхтэй хэдэн шумуул мэд. Хитрхийн их бол хидэр заа мэд гэж байгаа шүү. Ахын чиргэлээрээ л гэж байгаа шүү дүүд. За дүүд ах хүний хувьд бас хэлэхэд одоо тэгээд хичнээн сайхан идэж чиглээ баг багаар уух юм бол бал буруу мэд. Балаа их уух юм бол мал мэтэ гэж эртнээс бол хэлсэн байдаг шүү. Тийм учраас миний дүү бас тэгээ болгоомжтой сайхан соёлтой хэрэглээрэ. Соёлтой хэрэглээрэ гэж хэлсэн. Одоо машин барьцаг бол хэрэггүй шүү дээ. Одоо чинь хууль чангарсан 14 саяар таргадаг бол. За үргэлжлүүлээд бас нэр хүүхнүүд пи уухгүй бол манай кальпис байгаа шүү дээ. Манай крафт колагаа тэгээ амныхаа цангааг тайлаад манай мастер хүсэж ганцоочс би нэг зүйлийг асуумаар байна л да. Мэдээж дэлхий рүү гарахын тулд холбоо асар их чухал юм болов уу гэж би бодд тийм аа. Тэглэг яг манай алтан гар холбоо маань болохоор дан залуучуудаас бүрдсэн. Тийм хүчрхэг залуучуудаар бүрдсэн нэг тийм хамт олон байгаа. Одоо байгуулагдаад 3 жил болж байгаа. Энэ хугацаанд энэ авгын цомыг 2 дахь авчирч байгаа. Яа. Тийм болохоор манай холбоогоор дамжуулаад одоо энэ 3 сарын 10-11-нд Азийн аварга болох юм. Солонгосын Сөүл хотод болох юм. Тийм болохоор бас энэ эд мэргэжлийн нэгт хүмүүсийгээ бас тэмцээн авралдаанд оролцмаар байгаа бол алтан гар холбоотоос холбогдоод орж болно шүү гэж бас хэлмээр байна. Тийштэй тэгээ өөрийгөө бас яг мэдрээд би өөрийг нэг сариу үзье гэсэн хүн болгоны юм л нээлттэй юм шүү дээ. Тэндээс нөө нэг юм байгаа байхгүй. Хэдий ингээд би сая дэлхийн аварга боллоо ч гэсэн дэлхийн аварга ч гэсэн оролцож болно. Тэгтээ Азийн аврагт бас оролцож бас болно. Мэдээж өөрөөрөө мэдээ сорих хэрэгтэй. Шилмээр байна. Хүн болгонд юм гоё дурсамжийг бас бүтээлцэж хамт ирсэн бүх зочдоо баярлалаа. Бүгдээрээ монголчууд ерөөсөө дэлхийн хүн юм байна. Бүгдээрээ чадвартай юм. Яг маа даваг хэлгээр үнэхээр л сүнсээ сэрэж гимэн бүгд л авьяастай бүгдээрээ чадвартай тэгээ салбартаа ч гэсэн гоё тэгүүлж байгаа та бүхэндээ хүрэлцээрсэнд баярлалаа. Бүгдээрэнд над жаргал хүсье хамтдаа гоё оргилуун дарсаа буудуулаад өнөөдрийнхөө нэвтрүүлгийг бас гоё жаргаа идэхүү. За бүгдээрээ хундгаа гоё сайхан. Бүглөө ер нь хэнийг онох вэ? Нэг үзье. Сэгсэрчээсэн зөвхөн. За бүгдээрээ сайхан. Хундгаа бариарай. За буудуулаа. Ганц оож авцаа. Хайгаа явчих үү. Нөгөө дотроос нь жин гарч ирээд юу хүсэх вэ гэдэг. Үзье. За ёстой гоё. Яагаад урагшлчихсан гоё. Буудлаа шүү. Бүр сурцсан байж тээ. Мэргэжлийн хүн. Оргилж яваарэ. Хүн болгоны нүд нь яг буудахтай зэрэгцээ анивчж байгаа байхгүй. Тэгээ үзээхний нүд бүр алга болчих. Маш баярлалаа. Шинэ оны тэгээ өнөөдөр одоо цагааны гудамжийн нэвтрүүлгийнхаа төгсгөлд манай дербигийн бас гоё шинэ жилийн гайхалтай уран бүтээлийг бас сонсохыг хүсэж байна болох уу? Яа тэгэлгүй яах вэ? Бүр та бүхэндээ тусгайчлан бүр зориулъя. Тэгээд яг урт цагааны гудамжийн энэ дугаарын энэ зочдын бүх 26 оны хүсэл болгоно биелэх болтугай. Баярлалаа. Шинэ оны үзэгч та бүхэндээ шинэ оны минь маш баярлалаа. Тэгээ нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Catwood Mongolia одоо Calpis Сан Мигель бинд маш баярлалаа. Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэе. За баярлалаа. All you lean and into take you had it back to Walden
never so true. Here we are, me and you, feeling less and feeling blue. It's the end of the party, and the morning seems so gray, so unlike yesterday. Now time for us to say Happy New Year, Happy New Year. Maybe all have a wish, and now and then all the world where every neighbor is a friend. Happy New Year, Happy New Year. Maybe all have a hope, so we'll to try. If we don't, we might as well lay down and now. You and now. Sometimes I see you have the brand new world arrives, and I see how it thrives in the ashes of our lives. Oh yes, that is a feeling, and he thinks he'll be okay. Dragging on, fade out gray, never knowing his last rain. Kiss and loving anyway. Happy New Year, Happy New Year. Maybe all have a wish, and now and then all the world where every neighbor is a friend. Happy New Year, Happy New Year. Maybe all have our hopes, so we'll to try. If we don't, we might as well lay down and now. You and Чиноны минь хүргэе. Happy New Year.